forever. First name greatest, like a sprained ankle, boy, ain't nothing to play with. Started off local, thanks to all the haters. I know G4 pilots on a first name basis. What's up guys? За NBA Loverboy podcast-ийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ хүү дугаарын зочноор маань за өмнөх дугаартаас оролцож исэн Hot Tea Fantasy-гийн хүлгэн маань бол ирсэн байна. За энэ өдрийн мэндийг хүргэе хүлгэндээ. За өдрийн мэнд. Тийм. Ер нь мань хоёр бол яагаад уулзсан байгаа гэхээр ойлгомжтой. Энэ бол одоо плей-офф эхлэх чинь prediction гаргах чинь. Ерөнхийдөө баг уламжлал болгоод ингээд жил болгон баг 3 дахь жилдээ хийж гинэ тий. Анх танах дээр хийжсэн шүү дээ. Анх маа дээр игээд өнгөрсөн жил ч бас хийсэн шүү дээ. Тий, өнгөрсөн жил бас нэг дугаарыг плей-офф prediction болгож хийжсэн. За тэгээд өнөөдрөөр плей-ины тоглолтууд маань дууслаа. Тэгээд мэдээж яг тухайн өдөртөө подкаст хийгээд нэг 2-3 хоногийн дараа ингээд делайтаа гарч байгааг бас таад манаас хагасаа өдөр шүү. Тийм. Таад манаас ойлгоорой. Тэд тоглолтыг үзээг байгаа шүү. Тийм. Өнөөдөр нэг Pelicans юу хоёрыг үзчихэл ер нь гарч ирж байна. За тэгээд бичлэг эхлэхээс өмнө те лайк, share, subscribe хийгээрэй. Та бүхний subscribe-аар за бидний те цаашдаа ингээ хийх ажлууд улам өргөжөөд явна гэдгийг хэлэхэд бол таатай байна. За ойр хүлгэнээр нэрээ юу вэ? Сонь сайхан. Тайм сайхан дөө. Тэгэл NBA-г үзэл ажиллаа гэл байсан да. Манай хоёр ч бас нэг юун дээр байгаа шүү дээ. Fantasy дээр бас нэг лигт тоглож үзсэн. Эдний лиг дээр хүлгэн маань бүсээсээ нэгээр гарсан уулна. Тасархай гарсан. Гэтэ нэгдүгээр шатанда апсет хийлгүүлсэн. 8-аар авсан 8 дээр. Миний хувьд болохоор 4-өөр гараад бас 2-дугаар нуглаан дээр хожигдоо тэгээд 3-т орсон байгаа. Бас яг аль талдаа байртай байхад зорсон. Тий. За тэгээ фэнтези үйлрэл бас мэдээж давхар дууссан байгаа. Тий, фэнтези бол гоё болж өнгөрсөн тий. Тэгээд энэ жилийн хувьд бас нөгөө фэнтези подкастаас хийгээгүй. Тэгээд бас нэлээд олон хүмүүс подкастаас эргүүл авчаач гээд бас асууж байгаа. Тэгээд эх жилээс бас магадгүй фэнтези подкастаар уулзаж магадгүй тий. Тийм байна. Манай хүн бол одоо хинт өгч байна. Тийм. Ер нь бол хүмүүс айгу танай подкастаас яг нэгд өдөртөө сонгоод хэнийг дроплох уу, хэнийг ингээд авах уу те. Хин яг ийм эх 7 хоногт амиг скор юу гэдэг лээ. Оноо өхөө гэдэг тал дээр бол нэлээд мэдлэгтэй болцсон байл юм байлээ. Уул энэ жил явах бас нэгэд ажил ихтэй байсан. Дээрэс нь нөгөө нэг фэнтезигийн бас нэг жоохон энэ жил жоохон барн аут хийгээд ч юм уу ингээд нэг тийм фэнтези руу өнгөрсөн жилүүд гişгээ анхаарал бас нэлээд тавьж чадаагүй. Тэгээд эргэжэл бас нэлээд фреш орж ирж магадгүй гэж бодоод байна. Гэхдээ одоо яг хол байна. Их хөлрөл бол тий. Их хөлрөл бол болоогүй л тий. 10 сараас 11 сараас гэсэн үг шүү дээ. Гэхдээ манай хол байсан ч гэсэн лигтээ тэргүүлсэн гэхээр бас good choice-ууд хийсэн. Тий. Яг нөгөө нэг том багуудын тоглогчид ч үлрэлийн сүүл рүүгээ өөртөө амардаг ч юм уу те. Зарим нь ингээд out for season те. Амар олон тоглож юмцаа. Тэгснээ яг сайн багуудын лидер сонгож болохгүй, муу багуудын лидер бүр сонгож болохгүй бүгдийг суулгачаад те. Одоо Jeremy Grant, Shai Gilgeous-Alexander гих мэт нөхдүүд бол ингээд fantasy дуусгачихж байгаа байхгүй миний. Fantasy бол тэгээд ийм нөгөө нэг ийм урт юг харж яадаг тэгээд тэгэхээр бас зүүн те. Тийм. Сүүлээс яах вэ гэдэгсэй. Яг сүүлийн хэдийгээр үлрэлт сайн болж болгоч плей-оффт бүх юм шинжлэхдээ гараад ирдэг болохоор бас хэцүү байлаа. За тэгээд мэдээж одоо плей-оффынхаа prediction-ыг бол яриад эхлэе. За юу ч гэсэн плей-инийхаа тоглолтуудаас хоёулаа яриад эхлэе те. За плей-ины тоглолтууд ер нь бол явагдаж эхлээд 3 дахь жилдээ орж байна. Чиний хувьд бол хэр хүлээлтэнд хүрсэн бэ энэ жилийнх? Энэ жил бол амар гоё байгаа. Тэгээд яг өнгөрсөн жилийнх бол мэдээж нөгөө нэг Lakers те Warriors гээл тэгэл Lebron нэг амар шийдэлт өдр гээл те нэг нүдэд арчдаг шийдэлтөө. Тэгэхээр ингээд яг тэр утгаараа илүү байсан ч юм шиг. Гэхдээ яг энэ жилийнх бол бас тийм яг том одоо юу гэдэг юм баг ч юм уу те яг байгаагүй. Гэхдээ тоглолтууд бол амар гоё байсан. Нээц ихэд том баг байсан шүү дээ. Тийм нээц юм шүү дээ. За. Гэхдээ өнгөрсөн жилийнх илүү том баг байсан те. Boston ч тоглолоо, Warriors ч тоглолоо, Memphis ч тоглолоо, Lakers ч тоглолоо тий. Ер нь бол нэлээд том багууд байсан. Тэгээд эхний тоглолт бол Cleveland Nets гэсэн тоглолт болсон тий. Тухайн тоглолт бол ерөнхийдөө баг ойлгомжтой байсан. Ер нь ойлгомжтой байсан. Тий. Ягаад тэгэхээр Jared Allen мэдээж оролцоогүй. За тэр тоглолтод бол Kyrie бол алтхаа мэдгүй шийдсэн. Эхний 3 12-оос 12 гэж. 12-оос 12 гэсэн амар байсан. Бүр үнэхээр алтхаа мэдгүй товтлсон. Дээрээс нь Kevin Durant маш олон талтай байсан тий. Хамгаалтан дээр Кевин Durant үнэхээр амарсан. Тий.
Тэгээ энэ хим хоёрыг чинь бол зоосон шүү дээ. Mobley, Garland хоёрыг чинь. Тэгээд миний нэг харсан юм юу гэхээр Nets чинь баг 3 дахь үнцэнтэй тоглогч нь Bruce Brown болчиход байна. Тий. Bruce Brown бол бүр ингээд яг хар ажлыг хийдэг 3 шидэлтэй найдвартай оролдог тоглогч болчихлоо. Тий. Одоо нэг хүссэн үлээсэн 3&D player. Тий. Тэгэд энэ плей-оффт ер нь бол хэр акттай байж чадах бол Bruce Brown ер нь энэ форма хадгалаа явах болов чиний бодлоор. Ер нь гайгүй. Ер нь бол 3 дахь тоглогч нь баг байх болов гэж харж байна. Хамгийн их минут чиг өнгөрөх. Гэхдээ яг хуу зүгээр яг одоо Бостны эсрэг яах вэ гэдэг бас Бостон шиг юм хамгаалт сайтай баг эсрэг те яах вэ гэдэг их сонирхолтой те. Яг Брюс Браун энэ жилийн үед бол нэг сайн юм нөгөө шидэлтэй хөнгөж байгаа. Сайн шидэж байгаа. Тэгээ тэр утгаараа бол ер нь бол Брюс Браун 3 дахь одоо лидер хинжтэй хайш юм те. 3 дахь одоо үн цэнтэй тоглогч те баг. Тий одоо тий 3 дахь үн цэнтэй тоглогч байж чадах байх гэж бодож байна. Яг сет ч юм уу те сет драмд хоёр чинь ингээд өрсөлдөгч багасаа хамаарад үнцэн ялгараад байгаа байхгүй. Одоо сетийг бол жишээлбэл зарим тоглолтуудад тоглолт төгсгөхийг бол би бол харуулж харахгүй байгаа тий. Тэгээд драмд ч гэсэн ялгаагүй. Бараг драмандаас илүү зарим үед клакстэй илүү минут авах юм. Тиймэрхүү нөхцөл байдал үүсэх баг. За тэгээ Nets бол 7-оор гарсан. Хойно нь болохоор Атланта Hornets 2 үдсэн. Тэгээд ерөөсө хүлээлтэнд хүрээгүй тэр тоглолт эсвэл Атланта тим сайн баг байсан юм уу? Эсвэл Hornets тим суугаа баг байсан юм уу? Ер нь амар онцгой тоглолт болсон. Ер нь амар хамгаалтгүй тоглолт болсон. Тэгээд Hornets одоо ерөөсөө тийм шин хүзэрч юм уу юм байсангүй. Тэгээд Lamelo нэг сайн тоглосонгүй тий. Тэгээд энэ жил ер нь нэлээд том өөрчлөлт шинжилт орж магадгүй тий. Магадгүй Lakers Russell Westbrook-ийг авчаад Lamelo-тай зүг алхах ч юм уу тий. Тим шуум гараад эхэлсэн шүү дээ. Hayward-ийн гэрэн дээр оролцуулаад одоо Rozier ч юм уу, Oubre ч юм уу. Надад бол тэгээд авчвал Lakers бол амар ашигтай санагдаад байгаа. Уулна. Hayward-тай тоглож чадахгүй юм байна. Тэгээд Hayward ч ирчээд буцаа гимтчихнэ үү. Сая плей-ин дээр тоглосонгүй шүү дээ. Тэгээд би Hornets-ыг уулна айгүй өндөр хүлээлттэйсэн. Улирлыг айгүй сайн эхлүүлсэн шүү дээ. Тэгээд Warriors-ыг ч хожол, юу ч хожол айгүй нэг тийм гоё сагсан бөмбөгтэй болцсон байсан. Тэгээ улирлын төгсгөл рүү жоохон сонирн болцсон. Эсвэл багууд илүү нэгт хамгаалаад эхэлсэн чинь унчгүй яв. Miles Bridges чинь улирлыг амар эхлүүлсэн шүү дээ. Miles Bridges-ийн тоглолт унтсан шүү дээ. Ер нь бол. Тэгээд яг ингээд нөгөө нэг сайн хамгаалтан дээр ингээд яг тэрийг өст авч чадахгүй гоцсон. Тэгээд өөртөө болохоо мэдээж одоо хамгаалт үнэхээр муутай. Тэгээд ер нь одоо жоохон хамгаалдаг л хүмүүс авчихгүй бол хэцүү. Энэ жил бол заавал түүнд болж авчих хэрэгтэй. Ер нь 100. Тэр одоо Plumlee-гаас салдаг ч юм уу, Montrezl Harrell-аас салдаг ч юм уу. Miles Turner бол их гоё сонголт байгаа даа. Тэгээд Miles Turner-ыг арай эндэнэ явуулах нь үгүй юу? Hayward-аар солино гэж одоо 3 жил шуум гарч ийн да тэр бол. Тэгээд дээрэс нь Isaiah Thomas-ыг тим тоглолтод гаргаж идэг би ерөөсөй ойлгоогүй. Тэгээд Isaiah Thomas-ыг тэр Rozier-тэй гаргаад ирчихэж. Тэр одоо яаж хамгаалах? Тэгээд бас нөгөө нэг өвлийн солилцоогоос буруу Montrezl Harrell гэж жоохон бас буруу сонголт хийсэн. Тийм. Бараг PG Washington сэлгэнээс төв хийж байгаад бол хамаагүй ашигтай байсан шүү дээ. Тэгэд би гайхаад байгаа. Oubre-гийн бүр минутын бүр байхгүй болох хэвчээ. Oubre бүр алж исэн бохгүй нэрээ худлаачгүй. Хирогийн дараа орохоор л оноо авттай сэлгээний тоглогч байсан. Тэгээд Oubre-г бүр байхгүй болох хэвчээ. Яасан юм байгаа. Одоо багасаа явъя гэсэн юм уу яасан. Тэрийг нь Lakers авчвал тэгэл Michael Jordan ах нь яасан юм шүү. Жохо уурлалт загнасан юм шүү. Тийм Monk шиг загнаас болгочдаг. Тий. За нөгөө талд болохоор за Timberwolves Clippers гэсэн. Timberwolves Clippers гэсэн маш гоё юу тоглолт болсон. За хүмүүс бол нэлийн Clippers-ийн талд эхлээд бооцоогоо тавьж исэн баг. Тэ илүү шанстай ч юм уу. Тий. Магадгүй. Ягаад тэгэхээр Paul George үрээд ирсэн. Улирлын турш сайн формтой байсан баг. Тий. Тэгтээ яг хуу Minnesota илүү тийм энэ жилийн хувьд байх юм бол яг илүү формтой байсан л да. Тэгээд яг би Minnesota дээр арай давуу талтай өгжсэн чинь ер нь бол Clippers хожиход бол гайхааргүй. Ер нь бол нэг баг 50% ороод ирсэн гэж одоо бодоод байгаа шүү дээ хоорондоо. Тэгэд гол нь тоглолт яаж эхэлсэн бэ гэхээр Clippers айгуу давмгаалтай эхэлсэн шүү дээ дандаа тий. Катыг ч алдааны асуудалд оруулаад Кат баг ихний үед бол field goal хийж чадаагүй ч юм уу тий. Тэгэд ер нь бол Anthony Edwards ихний үед чирээд 2 дугаар үеийн төгсгөлийг бол D'Angelo Russell чирээд. Ер нь бол яг 2 тоглогчийн товтлогоогоор яваад байсан. Тий. Тэгэд яг энэ дээр бас Tyron Lue бас нэг алдсан баг гэж яагаад байгаа. Зүбцэг бас суулгаад жижиг явах хэрэгтэй байсан. Яг өнөөдрийг шиг. Тэгсэн байсан бол магадгүй хожих хэрэгтэй байсан баг. Тэгээд зүбцтэй яг нөгөө нэг кат суудсан чинь
нөгөө жижиг явчихаар зөв бицийн яг нөгөө нэг сул тал гараадсан. Дандаа нөгөө хамгаалтан дээр ухарч агаадсан. Тэгээ тэн дээр нөөсөө юугаа дэнжлэр бас дандаа аваад хийчихэд идсэн шүү дээ. Тэгэхээр яг хоо тэн дээр жоохон алдсан байх. Гэхдээ яг хоо мэдээж нөгөө нэг тэгээд талбайн уур амьсгал бас амар хөлөөсөн. Патрик Бэверли бол уур амьсгалыг ингээ бүтэн авч явсан шүү дээ. Тэгээд Миннесотад нөгөө нэг удаан ингэж плей-офф ороогүй байсан те. Тэгээд амар гоё байсан. Ер нь бол тэр уур амьсгал бол. Тийм. Тэгээд яг нөгөө Антони Эдвардс яг нөгөө нэг одоо яг би ингээд дараачийн хүн шүү гэдгээ бол ингээ батлаа харуулсан гэж бодчих те. Тий. Мань хүн чинь бол Кат бол угаасаа тоглолтын дурс баг байгаагүй гэж хэлэхэд бол буруутахгүй байх нэг. 3 дугаар үе дээр нэг ганц хоёр яасан. Катер амар гоё хамгаалж эхэлсэн шүү дээ. Юугаа Батум эхэлж аваад тэнгүүд хэнийг зүүбцэг болохоор Вандербилтер өгөөд те. Тэгснэ яг Кат пост ап хийнгүүд нь Морис очдөг ч дандаа давхар хамгаалж ирсэн те. Тэгээ ерөөсө тоглолтын гарахгүйсэн. Тэгээд Морис шатаагаа сүүлийн алдааг нь авахдаг ч юм уу те. Тиймэрхүү юмнууд явчихсан. Роко ч гэсэн очдөг. Тэгээд Раслиг ялчгүй урдлын шугамд алдсан л та. Эхнээс нь тоглолтын оролцсон те. Тэгээд Нээци Раслиг харсан. Алд. Мань хүн бол нэг бас клач хидэлт хийж чадамжтай гэдэг бол баталсан байна. Тоглолтод бол үнэхээр асуудалгүй шүү дээ. Пол Жорж жоохон муу тоглосон гэж би хараад байгаа. Яа тэгэхээр яг тоглолтын хэмнэл болж байгаа үед хэрэггүй маш олон шидэлтүүд хийсэн ч юм уу те. Тэгсэн. Тэгээд яг авсан оноо 30 хэд байгаа ч гэсэн яг шидэлтийн тоог нь харангууд амар efficiency муутай. Тэгсэн. Ер нь жоохон тоос шидсэн ш тэгэхээр сүүл рүү бас арай гайг болоо те. Яг сүүл нэг ойртуулах гэж л хэдийн шидэл оруулсан байна. Пол Жоржийн тоглолт бол яг хангалтгүй л байсан гэж байна. Тийм, ер нь жоохон шидэл бол муу байсан. Тийм. За тэгээ Миннесота бол 7-оор гараад 3 жилийн дараа ер нь бол плей-офф дахин ирлээ. Патрик Бэверлиг ячаар энэ удаа селебрэшн гоё байсан шүү дээ. Аа шиддэг. Тэгээд Бэверли гэхдээ гол нь хилсэн амандаа хүрсэн л дээ. Голоод явсан бага хоцсон. Тэ. Тэр нь бас энэ тоглогчийг бас тодорхой хэмжээний хүнлэмж ингээд нэмэгдүүлсэн л дээ надад. За тэгээд нөгөө тоглолт нь болохоор бас ойлгомжтой байсан дөө. Pelicans Spurs гэдэг. Тий, ойлгомжтой байсан. Ер нь бол Дежонто Мөри хангалтгүй байсан. Келтон Джонсон тоосоо байсан те. Нөгөө талд бол Ingram CJ2 бол өстой хамгийн сайн дараал тоглосон гэж хэлгээд буурахгүй. Ер нь бол тийм нөгөө нэг хүчний үед нэлээд тийм зөрүүтэй хоёр баг байсан. Тийм. Spurs бол ер нь бол баг плей-инд баг хүчээр орцсон баг байхгүй яг харахаар те. Lakers муутай доошлоод. Би бол Spurs-ийг плей-инд бол тоглоод байх баг шаардлагагүй гэж байна. Нэрээ Pop-ийн сүүлийн үйлрэл гэж бодож байна уу? Эсвэл дахиж ирэх бах уу? Дахиж ирэх бах. Арай болов бах. Ер нь бол байхаар байлаа шүү. Тэгээд энэ жил гол нь тэгээд драфтаас өөр нэг сайн тоглож авчих юм бол тэр Wesel гээд залуу бол тий. Ер нь бол ирээдүйтэй л харагдаж байна. Дэвнэсэл тий. Lonnie Walker бол илүү юм байлээ. Тий. Тэгээд бас Josh Primo гээд бас дайжгүй. Тийм. Тэр их хөгжих боломжтой гэдэг. Одоо амар түүх яваад байгаа. 19-тэй гэдэг нэг юм. NBA хамгийн залуу тоглогч гэлөө тий. Тэр их дайжгүй байгаа. Тэгээд энэ жил бол Dejounte Murray үнэхээр сайн байсан. Дээрэс нь хэн байгаа? Jakob Poeltl үнэхээр сайн байсан шүү дээ. Тийм. Fantasy Monks байсан шүү. Тэгээд айгүй мэдрэмжтэй хамгаалагч болж чадсан Poeltl. Тийм. Тэгээд их тоглооны хувьдсан тэгээд их хөнгөн гой гардаг болсон тий. Гой болсон л. Тийм. Poeltl бол нэлээд нэг яг Spurs байгаа болохоор нэлээд дотоо үнэлэгдээд байгаа юм байлээ. Энэ жил гэхдээ яг Keldon Johnson жоох хүлээлтэнд хүрсэнгөө. Би ер нь Keldon Johnson энэ жил бас дахиад нэг шат дахиад бүр гой тоглох байх гэж бодсон гэсэн чинь тэгж чадсангүй. Ер нь бол нэг од төвшний бол наагур нэг Harrison Barnes-аас жоохон дээвэрлэл тоглогч гэж би бол хараад байна. Гэлж шидэл муутай л да. Тийм. Яг бие үуч айгуу сайтай мөртлөөсөө тий. За тэгээд мэдээж сүүлийн тоглолтууд бол одоо өнөөдөр өглөө болсон Chaos Atlanta. Тэр тоглолтыг ер нь үзсэн үү? Би эхний 3-ыг үзээгүй 4-г байсан. Тэгээд ер нь харж байхад Triangle амар сайн тоглосон үлээ. Тий. Сүүлийн 2 үед 32 он авсан. Тий. Triangle-ыг хамгаалж чадаагүй дандаа ингээд давхар хамгаалт очиодсэн чинь Triangle нөгөө нэг ур чадвар нь бас энэ тоглолтыг бас аваа явчихуу гэж хараад байгаа шүү дээ. Би болохоор тэгж харсан. Jared Allen баг сар тоглоогүй шүү дээ тий. Сар тоглохгүй байж байгаад ирсэн. Тэгээд жоохон багийнхаа тоглолтыг унгаач уу гэдэг ийм чухал тоглолтын дээр. Тэгэд Kevin Love-ыг ерөөсөө 10 минут ашигласан. Харин тийм байлаа. Би бол Jared Allen-ы оронд Love байсан бол товтлогоогоор ингээ уралдаад яваад байх байсан болов гэж бодсон. Алан тэгэхгүй бол жоохон нөгөө нэг те гарна гимтц учраас нөгөө нэг блок хийхдээ уддаг ч юм уу одоо нөгөө нэг довтлогоон дээр уддаг ч юм уу. Тийм. Тэгээ сад улууг өнгөж тэгэл ер нь өөртөө. Тийм жоохон төсөөрцөн л байсан. Тим алдаа гаргасан. Дээрэс нь яг уртлын шугамд сайн хамгаалагч байхгүй юм билий. Байхгүй. Карис Левертиг бол Triangle бүр сүлд нь идэж ууж байгаа байхгүй юу? Уул нь Окоро бол аим сайн хамгаалагч. Тэгээд Окоро байхаар довтлогоо өнөхөр муугаад байгаа. Тийм. Тэгэхээр
өнөөдөр Окора хэдэн минут тоглолтыг харсангүй. Окора айгүй цөөхөн минут бас. Тийм баг. Лөөрийг шууд гараанд гаргацсан байгаа байхгүй юу? Тий. Тэгэхээр би бол яг улирлын турш хийжсэн юм а хийхгүй өнөөдөр жоохон өөр юм хийгээл тэгэл алдчихв. Яг Атланта гайгүй баг л та. Би бол сайн баг гэж хэлэхгүй гайгүй баг. Гэтэ нэг ингэж бол плей-офф. За. Гэтэ би бол зүгээр Атланта хожих гэж өчтөр бол бодож лээсэн л да. Тэгээд арай л сайн баг нь Атланта хаа. Тэгээд энэ жил ер нь Каус тэгээд бол эхлээ сайн эхлүүлсэн. Тэгээд сүүл рүүгээ гэмтэл бэртлээ байгаад байгаа. Тэгээд дээрэс нь одоо нөгөө Гарландаас бусд нь довтлоо эхлүүлэхдээ ер нь жоохон муу гадаг шүү дээ. Тийм. Муу. Тэгэл өөртийг бол навчирсан шүү дээ сэлгэн. Ливер муугаа. Мобли ч юм бол яг нэг юм пост оп хийж байгаад өөрөө дамжуулдаг болохоор яг өөрөө нэг тийм шот креатер бол хийж чадахгүй. Өнөөдөр Маркана яг хүн шиглээсэн л та. Тийм лээ. Ойрхон байх ер нь бол шилдгаан Маркана болж чадсан. Юул нь 3 илийн өвсөн юм билий. Би бас сүүлийн үеийг харсан. За тэгээд Атланта бол ингээд 8-аар гараад ирж байгаа маа. Бас Трейанг чинь плей-оффоос бусны сонирхолгүй байна гэдсэн. Хэлсэн амдаа хүрсэн л юм байна уу. За нөгөө талд болохоор Pelicans Clippers гээд маш гоё тоглолт болсон. Гол нь өчигдөр муу мэдээ гарсан нь юу вэ гэхээр одоо Paul George те ковидын бүртгэлд ороод тоглох боломжгүй гэснээр бол Pelicans тий. Pelicans-ын буу шансыг өсгөж байгаа тий. Тэгээ энэ тоглолтын талаар ярихад энэ тоглолт амар гоё явсан. Тэгээд эхлээд мэдээж хоёр баг том гарч ирсэн яг нэг яг Валенчуноос Hayes гээд нөгөө болохоор Morris Zubats гээд тэгээ гараа явсан. Тэгсэн чинь Ingram үнэхээр сайн эхлүүлсэн шүү дээ. Ер нь бол нөгөө нэг хин шиг Kyrie шиг. Тэгээд ерөөсө Ingram дээр ингээд нөгөө нэг Zubats дандаа очихгүй дандаа drop хийгээдсэн. Тэнгүүд нь эхний хагас дуусаад хоёрдугаар хагастай шууд Covington гаргаж ирээд жижиг тавд явсан. Жижиг тавд үнэхээр гоё тоглосон тий. Шууд бариад оноог барингуудаа 10 оноо өөрсдөө хийлгэрсэн шүү дээ. Тэгээд ер нь бол JV ч юм уу JV CJ хин 3 дээр Ingram 3 дээр дандаа давхар очиодсан. Тэгээд хин хоёрыг Hayes Herbert Jones хоёрыг хаяадсан шүү дээ. Тэгээд довтоод үнэхээр гоёлаа. Тэгээд нөгөө нэг ордон гэж тэ гала хайплаад тэгээд гоё явдсан. Сүүлд нь тань Willie Green тэр нэг яг шууд нөтөлөг үзсэн л яг амар нэг хилдэг шүү дээ. Одоо яг энэ цаг чинь юу гоё гэдэг байгаа ингээл амар загнаал гаргаал ирсэн. Тэгээд жижиг гаргаж ирсэн. Дөрөвдүгээр үед хэнийг гаргаад ирсэн те? Troy Murphy. Troy Murphy Jose Alvarado гэж гарч ирээд тэгээд Larry Nance тэгээд жижиг үзсэн. Жижиг үнэхээр гоё тоглосон. Жижиг үзсэн чинь Larry Nance ч одоо small ball дээр амар төгс тохирч байгаа төв амар гоё төгс. Тэгээд бүх самбарт нь илүү өргөжсэн те. Larry Nance ч бүр дабл амар стат дэлсэн шүү дээ өнөөдөр. Тэгсэн 15 самбарч билүү те. Тэгээд блок дээр хийгээл те. Тэнгүүд нөгөө нэг давхар очих нь болоод Ingram өөрөө дахиад дураараа тоглосон гэж байгаа байхгүй. Яг 3 дугаар үед унтсан байсан шүү дээ Ingram-ын тоглолт. Тэнгүүд 4 дугаар үед Ingram ч орж ирж хүчээр тохож юм хийсэн. Тэгээ тэн дээр бас Willie-г таслаж бас нөгөө хин Батум амар сайн хамгаалагдсан. Тэнгүүд нь шууд Ingram-ыг авангуудаа байлгаж жагаад Батумыг сонгоод нь шууд Ingram-ыг оруулж ирээд бас нэг тим нэг юм шатрын нүдэд хоёр талчулсан амар гоё ирсэн. Лүгээс яг угаасаа гарах юм нь дууссан бохгүй юу? Угаасаа Clippers яг тэгсэн. Luke Kennard дээрээс нь байгаагүй тийм. Luke Kennard дээрээс өөрөөс. Тийм. Luke Kennard байгаагүй. Тэнгүүд ерөөсө 7-ын тоглогч ашиглаж байгаа байхгүй. Hartenstein угаасаа гарч ирэхгүй. Zubats-ыг нэг мөсөн суулгачихж байгаа. Тийм. Hartenstein яг America-д гарч ирсэн л дээ. Тэ сайн олдоо тоглоог шүү Тийм. дээ. Тэр үед ч хас 16 биш 16 оноогоор хожигдсан явчихсан баг. Тийм. Тэнгүүд яг ерөөсө бараг 6-ын тоглолтын сонголттой. Дээрээс нь Norman Powell-ийн тоглолтыг 4-р үед болон хэрэг болох байсан чи унтсан байсан. Тий. Powell бол нилээн хитэн довтлохоо бол яг ганцаараа isolation хийгээд бол алдсан. Яг тэр л ер нь тоглолтын эргэлтийн зэг болсон юм болов уу гэж хараад байгаа. Дээрээс нь Murphy гэдэг залуу бол хэрэгтэй үедээ сайн хийсэн. Нэг баг 3-4 шийдэж байгаа. Herbert Jones тэгээд Jose Alvarado гэдэг энэ 3 rookie бол үнэхээр гоё. Pelicans-ийн ирээдүй болсон. Тий. Тэгээ одоо Zion ирчил ирчихээр тий. Ямар гоё болох вэ? Одоо CJ Ingram, Herbert Jones, Zion, Valanciunas гэдэг амар топ байгаа байхгүй. Тэгээ сэлгэнээсээ гоё хүмүүстэй. Яг нэг хэрэг. Тэгээ Larry Nance-ийг бүр ингээ хулгаагаар авцсан байгаа байхгүй тий. Харин тий. Larry Nance-ийг яаж яваад тий. Larry Nance-ийг би баг season out гэж бодчихсон тий. Тэгсэн чинь сүүлийн төгсгөлд ирэнгүүтээ одоо ингээ амар тоглолт шүү дээ. Тийм. Дээрээс нь Zion-тай ингээ бүр ингээ жижиг тав дээр гоё тохирох төв нь болчихж байгаа. Харин тий. Тэгэхээр энэ баг бас ирэх жилээс бол аюул тарих байгаа. Эвгүй. Энэ л эвгүй. Zion бол плей-оффд ирэхгүй байх тий. Ирэхгүй. Үгүй ирэхгүй нь ойлгомжтой. За тэгээд Pelicans бол Anthony Davis-ийг явснаас хойш анх удаага плей-офф
орж ийн. 18 оноос хойш. Биш 19 оноос хойш. 3 жил. Тийм 3 жилийн дараа бол плей-офф орж ийн. Миний мэдхээр сүүлд нөгөө нэг Warriors-т хосуулаад тэрнээс хойш тийм угсаа плей-оффт ороогүй шүү дээ. Тийм ээ. Тийм баха те. Нэг Дэвсийг чи нэг суулгацсан шүү дээ. Сэлцооны сум. Тийм. Тэгээд тэрнээс хойш ороогүй юм байна. За тэгээд Илийн хоёр багийн хувьд бол харамсалтай байна. Clippers ялангуяа бол айгүй харамсалтай байгаа байхгүй тий. Яг лидер нэрсэн чи ковидд орчдөг чигүй. Яг өмнөх өдөр шүү тий. Яг тэгээд жоохон харамсалтай. Гэтэ яг хөө Clippers бол хангалттай нөгөө багаад бол ирээдүйтэй байгаа. Тий. Таярнлуу дасалжуулж болно гэх. Тий. Таярнлуу бол ийм багийг гол нь ингэж плейн тоглуулах хүртэл нь явуулсан гэдэг чинь амар амжилттай байхгүй. За тэгээд шууд цувралууд руугаа одоо орё гэж бодож байна. За бүх дөрөв цувралууд маань бол тодорхой болсон. За West-ийн тэгвэл ихний цуврал нэг нь Pelicans-ийг яриад гэлсэн юм чи. За Pelicans Suns гэсэн цуврал 1-8 матч ап. За хоёулаа эхнээсээ prediction-ийнхаа тоог хэлэхгүй эсвэл ярьж явж байгаад сүүлд нь prediction-ийнхаа тоог хэлэхгүй. Яг яасан ч яг. За тэгвэл цуврал дээр ер нь гоё key match up-уудаа ярьж байгаа. Тэгээд prediction-ийнхаа тоог. За тэгээ. Энэ цуврал бол бас ер нь бол амар гоё өрсөлдөөтэй болно. Гэхдээ яг хөө мэдээж Phoenix Suns бол лигийн шилдэг баг штэ. Тийм. Цөөн тоглолтод дуусах бах. Тэгтээ гал гарах бах тий. Яг хоо энэ дээр зүгээр яг CJ одоо юу гэдэг McCollum CJ Ingram хоёр дээр очих хүмүүс зөндөө байна л да. Michael Bridges, Cam Johnson, Crowder, Torrey Craig гэдэг хүсэл бүкэрч очиж штэ. Тэгэхээр хамгаалтын үед бас Suns бол үнэхээр одоо сайн тоглохгүй байх бодож байна ер нь бол. Тэгээ Suns угаасаа том тоглодог баг юм чи Валенчунаас бол нэлээд олон минут тоглох байх тий. Энэ удаад. Тий. Тэгнь. Тий. Дээрэс нь 8-ний эсрэг бол ер нь бол нэлээд үзээтэй байх болоо гэж бодож байгаа. За тэгээ мэдээж Ingram Booker хоёрын матч ап байна тий. Хоёрын SG дээр. Тэгээ ер нь бол яг бүрэлдэхүүнийг харахаар ер нь бол айгүй төстэй бүрэлдэхүүнтэй байгаа байхгүй тий. Chris Paul CJ ч юм уу тий. Харин сэлгээг нь харахаар бол мэдээж Phoenix бол хол илүү. Тий. Дээрэс нь талбайн даван талтай илүү амраад ороод ирсэн баг гэдэг утгаараа бол мэдээж илүү л байгаа л да. Тий. Тэгээ яг хоо илүү одоо нөгөө нэг Pelicans илүү нөгөө залуу баг тий. Анх удаа одоо энэ бүрэлдэхүүнээр ингэж орж байгаа гэдэг утгаараа ч юм уу. Жох хэцүү ер нь. Плей-оффын туршлагатай хүн ерөөс CJ л үлээ харахаар. Тий. Яг хол явж үтсэн гин. Хол явж үтсэн гэж бүс финал үргэлжлүүлсэн. Тий. Тэгээд CJ анх удаа яг багийн лидерийн дүрээр ер нь бол орох чинь тий. Тий. Яг зөв. Тэгэхээр бас яг нэг Lillard-д туучсан дарагдаад байдаг байсан юугаараа ингээд те ганц хоёр тоглолт бол галзуураад авч магадгүй. Ingram ч гэсэн нэлээд сайн. Ingram гэхдээ сайн тоглох гэхээр айгүй хэцүү санагдаад байгаа надад бол. Микал очин тэгээд тий. Хамгаалтан дээр үнэхээр хэцүүхгүй. Санс шиг ийм одоо төгс тотготой багийг зогсооно гэдэг л. Тэгээд одоо юу гэдэг юм Валенчунаас хамгаалтан дээр жон суулаад болно л доо мэдээж. Тэгээд харин одоо Валенчунсыг их ашиглах болов илүү Ларинас ч юм уу жижиг явуул уу гэдэг бас. Крис Пол бол тэгэл бүгдийг нь олж олгоно шүү дээ. Herbert Jones-оос бусдын утгыг алдагдвал шүү дээ. Би бол баг Jackson Hayes-ийг суулгаад Nance-ыг гараанд гаргах болов гэж харж байна. Зарим үед бол. Тий. Гэтэ яг Hayes-тэй том гардгаар гарах л байх л та. Зүгээр яг Larinas илүү тоглож магадгүй тий. Тий. За, цувралын таамгаа өгвөл 4-1 үү тий. За миний хувьд бас 4-1 гэж бодсон. Нэг McCollum нэг тоглолт авчих واخа. Нэг тоглолт. Ер нь McCollum Ingram хоёр яг нэг сайн тоглоод нэг тоглолт авах. Бусдаар бол Phoenix бол угаасаа хоёр талбай дээр хожиж болов. Тэгэл 3 дахь тоглолтын дээр аваад 3 дахьтын сайнс авчих юм бол Pelicans баг 4 дахь дээр нэг хожуулаач. Тийм л таамаг. Шүрч магадгүй. Тий. Эсвэл амраа бодоод шүртчих магадгүй. Chris Paul ч бас хуучин багуудыг хийх эсрэг амар шүү дээ. Тий. Тэр Clippers дээр бүр тэр 6 дахь тоглолтын дээр би энэ хотыг чи эзэн гээ Beverly-гийн орыг хөргөжсэн шүү дээ. Тэгээд Pelicans дээр ч гэсэн ер нь бол тэгээ эзэн тоглогч нь байсаар ирсэн болохоор. Гэтэ ер нь бол яг ялагч нь бол ойлгомжтой. Гэтэ амар сонирхолтой тоглолтуудтай бас гоё тим зурвал гарна гэж харж байна. Өнгөрсөн жил нэг Jazz Memphis хоёр чи ихний шатанд яалаа да тий. Тэр шиг нэг гоё гал гарсан зурвал гэж магадгүй. За тэгээд нэгэнт Jazz гэж хэлснийх бол одоо 4-5 матч апыг яриа. За энэ болохоор 4-өр Dallas гарсан, 5-аар Utah Jazz гарсан. За хамгийн муу мэдээ нь болохоор Luka Doncic ихний тоглолт хоёр тоглолтод оролцохгүй. Маш харамсалтай мэдээ энэ бол. Маш харамсалтай. Йоо тэгээд талбай дээр хийх хоёр тоглолтод шүү дээ.
яг одоо 2 тоглолт нь бол одоо ойлгомжтой оролцохгүй тодорхойлсон. Магадгүй бүр 4 тоглолт үнэж магадгүй гэдэг. Ер нь бол ер нь бол одоо энэ сайн Лукагийн авдаг гэмтлийг би яг нэг пэйж дээрээс бичсэн. Руди Гоберыг энэ нөлөөл авсан. Тэгээд 3-7 хоног тоглоог байхгүй. Тэгэхээр магадгүй 2-7 хоног болоод ирсэн чинь ер нь бол 4 тоглолтыг өнчгөр байгаа. Тэгэхээр 5-аас ирэх юм одоо. Гэтэ яг хуу эхний 2 тоглолтоос ямар үр дүнтэй байснаас хизээ ирэх нь шийдэх. Хэрвээ Далс нэгийг хожчих юм бол жоохон амрааж байна. Тийм байна. Гэтэ ер нь маш хэцүү. Яг юм таймингийн үед бол үнэхээр муухай дарцсан те. Тэгээд ер нь Лука хизээ ирэхээс хамаарч цуврал бол сонирхолтой болох болов. Яа тэгэхээр Лукагүй Далс бол яг хуу сайн хамгаалтай баг. Гэтэ яг плей-оффын төвшөнд л хожлоо авах баг гэж бол би бол харахгүй байгаа. Үгүй шүү дээ. Энэ баг чинь Лука чинь л өөрөө нэг баг шүү дээ. Тэгэхээр тэр багийг авчихаар ч тэгээд одоо нөгөө нэг морь унсан юу гэдэг лээ. Логон гэдэг шиг те. Логонд авчиж байгаа шүү дээ. Дээрээс нь Ютад ч гэсэн өөрсөндөө хамгаалахад амар болчихлоо. Тий. Одоо нэр гарант хин гарах бол Лукагийн оронд. Динвиди шууд гарах болоо. Брансонд Динвиди эсвэл Максиг гаргаж ирж өндөр үзэх юм болоо. Үгүй хаа. Динвиди, Брансон тэгээд Баллак, Финисмит. Баллак, ДФС, Паул. Би бол бас Клебрийг гаргаад өндөр үзэж магадгүй гэж бодлоо. Тэгээ ер нь бол Клебер илүү тоглож магадгүй Паулоос. Яг тийм бол нөгөө эсрэг талд чинь Гобер байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр илүү одоо шийдэл задалдаг хүн гаргаж ирээд тэгж явах байх гэж бодож байгаа тийм. Тэгээд эхний 2 тоглолт хэцүү. Би яг бодоод байхаар ерөөс яаж хожихын учир олдохгүй байгаа байхгүй. Юта үнэхээр нэг ундгаараа 4-р үедэр унаал тэнгууд Динвиди Брансон хоёр л ингэж галзуурдгуул юм бол Гэтэ Лукагүй нэг тоглолт авах бол. Бид нар одоо яг юу дээ Брансон одоо Динвидиг ингэж магтаал аим гой тоглож ер нь л аим гой байгаа тий. Гэтэ тэр чинь Луката цуг байгаа учраас тэгээд байгаа. Луката цуг байгаа болох нэг эсрэг нэг даам гарах боломж нь гараад байна. Лука гэдэг чинь өөрөө эсрэг багийн хамгийн сайн хамгаалагч нэр нь эсрэг багийн 5 хамгаалагч бүгд Лука руу харна тий. Тэгэхэд нөгөө нэг зай гарч ирнэ гэдэг ч юм уу. Тэр утгаараа бол тэгэхээр Лука байхгүй үед бол үнэхээр хэцүү. Жазын хувьд болохоор ер нь бол гоц мөрөгчлөө гэж жоохон аз тохиолчлоо гэж хараад байгаа. Жаз бол үлрэллийг айгүй муу дуусгасан шүү дээ тий. Одоо бүр ингэж баригдаж хожигддгоороо бүр алдартай болоод дуслаа шүү. Дээрэс нь Мичлээс яг хүлээж ирсэн айгүй унгаачлаа энэ жил миний хувьд. Би бол Мичлийг Бүүкрийн хэмжээнд үнэлдэг байсан. Одоо бол би Бүүкрээс нэг тир доор үнэлэхээр ер нь болцсон юм байлээ. Мань үний нөгөө нэг юу яг хуу хийж байгаа юмнууд нь гоё л да. Гэтэ нэг юм шот IQ хийгээгүй муутай. Тий. Санагдсан. Тий. Ер нь жоохон нөгөө нэг тийм шидэлтийн сонголт төр жоохон яг хийдгэлтэй гэтэл тэгэл бас жоохон нэг эвгүй шидэлтэй. Яг ямар ч хэрэггүй зүгээр заслаан дээрээс ингээ өөрөө гураа шиддэг ч юм уу те. Эсвэл нэг эвгүй жоо яарад те. Эвгүй оролт хийж байгаа бөмбөг алдаг ч юм уу. Тиймэрхүү тохиолдлууд их гарсан. Тэг яг Дон Мичлиг бас энэ нэг шүүмжлэх юм хамгаалт бол үнэхээр муугай энэ жил. Ялангуяа яг ер нь бол жоохон муу л та. Гэхдээ энэ жил бүр ингээд бүр үзэгч хийгээд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр Гобер дээр энэ тогтоод байгаа байхгүй. Хэрвээ Гобер байхгүй бас энэ хамгаалт баг лигийн 30-д явах ийм хамгаалт байгаад байгаа. Тэгээ угсаа Жазын уртлын шугамын хамгаалч юусэн хинлэж. Ройс нийлэл байгаа шүү дээ. Тэгэл бусд нь хараад өгч. Богданович тим амир динамик дефендер биш. Майк Конли бол яг бүр одоо болчих шүү дээ. Тэг болцсон юм байна. Гэтэ яг ер нь тэгээд Жаз бол энэ жил хэцүү гэдэг нь бүгд мэдж байгаа. Тэгээд багийн уурс айн муулцсан. Одоо нөгөө нэг хоёр од нь бол хоорондоо асуудалтай одоо бүр захын одоо хөөгч мэдгээр болчихлоо шүү дээ. Тэгэхээр одоо нэг ийм Ютагийн нэг фэн нэг хингцээсэн. Тэгээд Ютагийн наа тоглогчтой битгий хэвлэл ярьслаа өгүүлээд ээ. Хэвлэл ярьслаа өгөхөөрөл ямар нэг ийм нөгөө нэг одоо нөгөө controversial гэж хэлдэг шүү дээ. Ийм нөгөө асуудалтай юм яриад байгаа байхгүй. Тэгэл ингэнгүүт нөгөө хэвлэл чинь энэ Ютагийн чинь ингээд асуудалтай гэдэг. Тэгэл хоорондоо улам ингэж нөгөө нэг асуудал нь улам ингэж гарч ирээд. Тэгэд ер нь бол эхний шатнаас гарах баг бол биш. Гэхдээ яг Лука одоо ингээд гэмтэж байгаа учраас бол илүү Ютад бол давуу тал үг. Тийм. Дээрэс нь энэ жил Юта юунуугаараа мярцсан бэ гэхээр Жо Инглиш гээд амар сайн найруулагч авчихсан. Тэнгүүд Жордан Кларкснаас өөр яг хүн байхгүй болчихж байгаа. Яг Кларксны тоглодог хүн чинь бас Инглишээс юм байхгүй тийм бөмбөгийг өгчдөг. Тэгэхээр ер нь бол өнгөрсөн жилээс илүү амжилт бол гарахгүй бах энэ жил. Тэг яг 100 ингэж яасан шүү дээ. Ютагаа Рудигийг авчаад те Гоберийг одоо амраагаад одоо нөгөө нэг
Жижиг тавтар өнгөрчил нөгөө Clippers-тер усуулдаг шиг тий. тэгэхгүй жижиг тавтар үзүүлсэн чинь Rudy Gay одоо юу ч хударсан. Хутаарсан. Тэгээд одоо болохоор саний юм Juancho Hernan Gomez, Daniel House хоёрыг бүр аймаг тоглуулж байгаа. Тий. House ч бүр гараанд зарим хэдэн тоглолтод гарч байгаа шүү дээ. Тэр үрч уул нь ажилгүй байсан хоёр тоглолт. Тий, ажилгүй байсан хоёр байхгүй. Тэгээд одоо Rudy Gay гэдэг юм худлаа болсон. Тэгээд дээрэс нь Eric Pascal гэдэг юм бас худлаа болсон тий. Ингээд нөгөө нэг төлөвлөсөн юмнууд нь ингээд дандаа бүтлгүүдэд байгаа байхгүй. Дээрээс нь тэгээд угаасаа хүссэн үсээгүү тэгээд өндөр тоглож байгаа болохоор хасаава хайцаа идэг тэгээд сэлгэнээс тоглуулж таарж байгаа. Гэтэ энэ жил бол Gobert бол үнэхээр сайн байгаа. Тийм Gobert сайн байгаа. Gobert бол тий лигийн шилдэг 4-5 тий тэр авцаа байгаа. 3 штэ. Катас илүү гэж юу? No doubt. Тий. Тэгээ all NBA team дээр хин орох вэ гэвэл чи Gobert-ийг сонгох тий. 3 дахь баг. Яг энэ жил Кати үлэл бол сайн байгаа. Яг тоглогч талаас нь харуул Gobert илүү гэж бодож байна тий. Энэ жилийн импакт нь бол би бол Gobert илүү гэж бодож байна. Тийм би хідүүлээ угаасаа all NBA team зарлагдахаар харна. За тэгээ чиний таамаг. Лука хэд тоглолтоос ирэх бол амар чухал байна. Лука 3 дахь тоглолтоос ирэх юм бол Маркс очих واخ. Хэрвээ 4 тоглолт өнжих юм бол жаал үнэхээр яг ингээд жоохон хэцүү байна л да. Гэхдээ би зүгээр хамгаа өгөх юм бол 4-2-оор Юта. Би бол Лукаг бас 3 дахь тоглолтоос ирсэн ч гэсэн яг 100% ирэхгүй байх болов гэж боддог. Тий 100% бол ирэхгүй байх. Тэгэхээр 4-1-ээр Юта гэж бол хараад байгаа. Эхний 2 тоглолтыг бол Юта авчих байх талбай дээр. Тэгээ өөрсдийнхөө талбай дээр очиод Лука ирээд яд гэсэн ч үйсэн юм. Тэгээд ер нь л айгу Mavericks үүдэн найраг бол болчихлоо. Харин тийм Mavericks бол гонигтай харагдаад. Харин Лука байсан бол Ютад Phoenix-тэй гарч ирээд үнэхээр гой цуурлыг үзүүлсэн. Яг Phoenix-ийг барахгүй л дээ. Phoenix-ийг ерөөсө сүүлийн 3 жил барааг байгаа баг. Гэтэл энэ жил Лука би бол плей-офф дээр үнэхээр одоо нөгөө нэг 2 төв шахих байх гэж бодоод. Тий. Нөгөө нэг 7 оны LeBron шиг л нэг нөхөр явах гэдэг байна. Яг зөв харин тий. Бүсийн финал. Гэтэ яг Лука гинт хурж ирээд одоо апсет хийчих ч юм уу. Магадгүй юу ч. Лука ч бас нэг юм нөгөө нэг яриа юу ш тийм өөрийгөө юм хордоо идэгдэг гэдэг. Тэгээд одоо л харъя те. Хэр хордоо идэх юм те. Оливрайн гэдэг дээ ш. За, ерөнхийдөө бол хэрвээ Лука бэртлгүй байсан бол би бол цуурлыг 4-1 байна уу 4-2 л гэж өгөх байсан Mavericks Jazz-ыг. Зөв би 4-2. За дараагийн цуврал руугаа орвол 2-оор гарсан Memphis 7-оор гарсан Timberwolves гээд жинхэнэ 2 бүр ийм цоо шинэ ер нь 2 баг ингээд плей-офф орж ирж байгаа байхгүй тий. Дээрээс нь тэгээд багийн уур амьсгал ингээд багийн тоглогчдын матч-ап ингээд хоёулаа хил амтай багууд байгаа байхгүй тий. Тэр энэ цуврал бол ер нь бол одоо хамгийн trash talk ихтэй цуврал байх болов. Тэгээд мэдээж бол Жаморант бол ингээд улирлын турш ярьсаар ирсэн. Ярьсныгаа биелүүлээр ирсэн. Нөгөө талд нь бол те нохотой, Beverly-тэй, Cat-тай. Тэгээд гой зурал үзэхэр боллоо. За зуралт яг гол key match-up юу байх вэ? Key match-up гэх юм бол мэдээж одоо Cat байна. Cat ч одоо нөгөө талд мэдээж Stein Adams-тэй яг би бол ингэж харж байгаа. Cat-ыг бол илүү Jaren Jackson Jr хамгаалах байх. Тийм. Яг тоглолт дуусгах үе дээр бол илүү бүр очих байх тий. Тийм магадгүй эхнээсээ ч босч магадгүй. Тэгээд Адамс хин дээр Vanderbilt дээр ч юм уу ингэж очиж магадгүй. Тэгээд энэ дээр одоо Karl Anthony Towns-ыг яг ямар тоглож байгааг харуулах ёстой л доо. Тий. Сая бол плей-ин дээр бол хударлаа шүү дээ. Нэг тоглолт фейллээ шүү дээ. Тэгэхээр одоо би бол хамгийн чухал мэдээж Karl Anthony Towns гэж харж байна. Гэтэ одоо Anthony Edwards бас ийм үнэхээр одоо бас тий сэтгэл зүйн үнэхээр бас гоё залуу гарч зоргоороо тоглож байгаа байхгүй. Тэгэхээр одоо мэдээж Dylan Brooks ихнийг авах бах тий Anthony Davis-ийг авах бах тий Edwards-ийг авах. Тэгэхээр тэр бас гоё матч ап харагдаж байна тий. Тэнгүүд нь мэдээж одоо хин одоо Beverly Jadder бол мэдээж Jadder очин тий. Тэгэхээр одоо Jagbetic имтэжсэ гэж одоо бас найдаж байна тий. Бас жоохон тийм айдсууд байна надад. Westbrook-ийг яг ид үед нь имтэйсэн юм шүү дээ. Тэгэхээр одоо яг ийм хоёр залуу те ингээд ийм яг эрен дээрээ байгаа хоёр гоё баг үзэж байгаа. Дээрээс нь би энэ цувралыг бол нэлээд задгаа болохоор оноогоор уралцсан цувралт болов гэж бодож байгаа. Memphis ч юм бол оноог бол амар аав шүү дээ. Timberwolves ч гэсэн яг хуу сайн хамгаалалттай болцсон л та энэ үлрэл. Тэгсэн ч гэсэн яг оноогоор уралдаж л ер нь хожоод байгаа харагдсан. Тэгэд яг X factor Timberwolves яг хожил авъя гэвэл мэдээж илүү баг нь юу. Хожил авъя гэвэл X factor нь би бол
Russell байх болов гэж бодож Мгм. байна. Russell сайн тоглоо. Russell-ийн ер нь бол playmaker энэ жил аягүй сайн байгаа байхгүй. Яг би fantasy дээр авсан болоод яг хараад байгаа нь ер нь бол 10 дамжуулт хийсэн тоглолтод бол хожичоод байгаа. Мгм. Тэгээ өөрийнх нь шидэлтийн өвн муу байсан ч гэсэн Russell бол яг дамжуулагч болцсон. Мгм. Нөгөө талаар Cat саяных шиг утаарч болохгүй. Мгм. Стивен Адамсын өдөөс тэгээд шахаж байгаад алдаа хийж болохгүй. Мгм. Тэ. Дээрэс нь Jaren Jackson ч нөгөө нэг хамгийн их 3 шидэлтийг блоклсон тоглогч байгаа юм Тэ. байна шүү дээ. Тэгэхээр Cat-ыг бол нэлээд зовоох. Харин зовно. Тэгэхээр одоо Карл Антони Таунс бас төвшөө ах хэрэгтэй. Ер нь бол энэ дээр бол би хэрвээ хожих боломжтой гэх юм бол Эдвардс D'Angelo Russell-хээс илүүтэй Таунс одоо яг бүр ингээд лигийн магадгүй одоо Йокичийн төвшөнд ч юм уу те тэгж тоглож иж хожих байх гэж хараад байгаа. Энэ гол хүн нь бол мэдээж Таунс баг. Тэгээд яг хуу би яг Миннесота дээр нэг хожих боломжтой юм болохоор Мемфисийн хурдан тоглох зогсоох хэрэгтэй. Мемфис хурдан тоглох үнэхээр сайн штэ. Тэгэхээр хамгаалтаа илүү нэгтгийж тэгээд ялангуяа одоо бөмбөг алдахгүй тэгээд бөмбөг алдахгүй байх нэг их чухал байгаа. Бөмбөг алдах юм бол тэр чинь хурдан тоглох болдог штэ. Тэгэхээр бөмбөг алдахгүй илүү одоо half одоо quarter тэгээд илүү 3 шидүүлэх тагдаг. Мемфис бол нэг дутагдaltaй тал нь бол 3 шидэлт байгаа. Ер нь бол лигт 20 билүү би бол тэгж харж байсан. Гол нь айгу сайн шидэгчтэй баг гэж байна. Тийм байлээ. Desmond Bain л ер нь бол гараан дээрс сайн. Яг хуу Dylan Brooks ч ер нь шидэгчлээ бас цагаад бол. Тийм л дээ. Гэтэ яг хуу Dylan Brooks нөгөө нэг үлэлт баг тоглоог штэ. Тийм. Тэгэхээр магадгүй тийм байгаа. Тэгэхээр илүү нөгөө нэг будагтал бороо илүү хамгаалахтай одоо Jag одоо яаж одоо юу гэдэг Jag Beverly авж жагаад хин одоо тусалж ирдэг ч юм уу те. Vanderbilt ер нь бол хамгийн ойрхон болох гэж байна. Тэгээд одоо мэдээж сэлгэнээс одоо сайн хамгаалагч нар орж ирэх те. Одоо Jaden McDaniels юм уу те. Тэгэхээр McDaniels ч нэрийг гимтсэн шүү дээ. Гимтсэн. Сая плей-ин дээр гимтсэн шүү дээ. Гимтээ гарсан шүү дээ. Тоглохгүй юм тэгээд. Харин яг тоглох үгүйг нь мэдгүй. Ямар ч гэсэн тодорхой хэмжээний гимтэл авсан. Пол Жоржтой мөргөлдөд гимтсэн шүү дээ. Тэглөө. Өөрөөс тань болчихсон. Тийм. Jaden McDaniels нэр идгсэн. Би тэрийг санаад байна. Гэтэ гайгүй баха. Өвдөгөөрөө жоохон нөгөө нэг хавтцсан байж байна. Нэг тийм сонирм ностой мэдэл гараагүй шүү дээ. Тэгэхээр зүгээр гол хамгаалтаа бол тэгж хийх хэрэгтэй л болов гэж бодож байна. Гэтэ ер нь бол тэгээд илүү баг нь бол мэдээж Memphis шүү дээ. Memphis гол нь өөрөө зөрүүлээд хамгаалах хүчнээ хүн байгаа байхгүй. Одоо жишээл Cat дээр Adams, JJ-с гаднууд тий Brandon Clark ч юм уу, Kyle Anderson хүртэл очих боломжтой байхгүй. Тий. Магадгүй тэлмч очих болов. Тийм. Дургуун өрөөл тэлмнээ гаргах шүү дээ. Тэлмчээс амар тийм зүүн тоглох. Хаасл тоглох шүү дээ тий. Тэгээд Russell дээр бол бас аяйгүй олоовч хүн байгаа. Одоо эхнээсээ Bain, Brooks, сэлгэнээс Melton. Тий. Melton ч баг үнэхээр гоё. Тий. Баг уулна 6th man of the year амар чимээгүй яригдах ёстой тоглож. Энэ үнэхээр ард тоглогч. Би Melton-ыг юу гэж харсан байх вэ? Зүгээр LeBron-ы хажууд аваад идэх гэж холбогч байна гэж харсан. Яг хийдгийг л шидэл хамгаалаа л гэж. Melton дээр яг муу хийдэг юм ч байхгүй. Ер нь бүх юмыг ингээд нэг юм сайн юм бэл. Гэтэ яг бүр ингээд бүр сайн элит төвшөнд бол шүү дээ. Гэтэл ингээд бүх юмыг сайн хийдэг те. Ингээд 3 шидэн хамгаална, тэг орон те. Тэгээд дундын шидэл найруулна. Jag байхгүй Melton найруулад байгаа байхгүй те. Тэгээд ер нь бол нилээ оноогоор уралцсан ч гэсэн яг айл сайн хамгаалсан гэж байна. Би бол за 4-2-оор Memphis гэж харж байгаа. Тэ магадгүй 4-3 ч арайч та болохгүй хаа. Тэ за би бас 4-2 гэжтэй. Anthony Edwards бол нэг тоглолт бол авчих байх. Хоёр тоглолтыг бол авчих хаа. Хоёр тоглолтыг бол нэг нь Cat аваад нэг нь Edwards аваад нэгэн дээр нь аль нэг нь ер нь бол хоёулын дээр нь дийлөө сайн тоглож илжлээ. Тэгээд энэ дээр бас Chris Finch тасалжуулж бас амар сайн байгаа шүү дээ. Гоё бас юм төлөвлөгөө болцуулаад ч юм уу гоё тоглож магадгүй. Тийм Миннесота ч айгүй том тоглоод илээ шүү дээ. Ер нь Jaden McDaniels тэгснэ Malik Beasley хин гээд заавал төвтэй. Тэгснэ Vanderbilt хин гээд заавал том тоглож байгаа харагдсан. Тэгээд сэлгээний тал дээр бол угаасаа Memphis-ийн сэлгээ бол лигийн хамгийн шилдэг. Лигийн хамгийн шилдэг шүү дээ. Tyus Jones байна тий. Ямар сайн байгаа. Jones. Тэгээд нөө хэн байгаа? Conchar байгаа. John Conchar байгаа. Тэгээд Zaire Williams лөө тий. Тий, Zaire Williams байна тий. Xavier Tillman гэж байна. Тий. Тэгээд өөр зөндөө хүн байгаа. Гоё юм байгаа. Санти Алдамаа лөө. Санти Алдамаа тий. Тэр чинь нөө нэг OKC дээр үлээ бүр хамгийн амар зөрүү гаргацсан тоглогч байсан тий. Тэр чинь нэг
Явуу гэдлээ те нэг амар зөрүү гаргаа те. Тий. 100 хэд дээрч л ууждаг шүү дээ. Тий, бараг 2 нугалцсан байсан шүү дээ. Бараг 2 нугал. Тий, тэрэн дээр бол гаргасан. За тэгээд энэ цуврал дээр бол ер нь бол гал асах. Хамгийн хэвлэл мэдээл яг нэг энэ хоёр ч угсаа айгу чимээгүй хотод шүү дээ. Гэхдээ хамгийн хэвлэл мэдээлэлтэй ойрхон одоо тий нэг өгж байгаа яриамаарнууд нь ч гэсэн. Нэг тийм свагтай хоёр баг байгаа. Тэгэл мэдээж хоёулаа довтлогол хоёулаа сайтай. Тэгээд мэдээж хамгаалт бол Memphis илүү сайтай. Тэгэхээр плей-офф хамгаалдаг баг хождог. Тэгэл дээрэс нь би Ja Morant-ийн бас плей-оффт тоглолтоо хэр өөрчлөлгийг нь бас хармаар байгаа. Энэ жил бол амар шиддэг болчихсон шүү. Гол нь шиддэг болцсноор бол MVP төвшөнд бол бүр яригдсан. Тэгээд Beverly-гийн хамгаалтаас яаж гарах вэ гэдэг сонирхолтой тий. Тий. Одоо switch хийх үгүй юу гэдэг бас сонирхолтой. Bane бас плей-оффт ингэж өмнөх шигээ сайн шидэх үгүй юу тий. Jaren Jackson бас тоглолтоо их болж магадгүй. Тий. Jackson бол амар гоё тоглож болно. Jaren Jackson жинээр жоохон алдааны асуудлаа цэгнэх хэрэгтэй. Тий. Дээрээс нь тэр нэг 3-аас 1 эвгүй орж явахдаа бөмбөг алтаад байд. Тий. Тэрийг л болчихлоо. За тэгээ сүүлийн цуврал руугаа оръё. West-ийн. За энэ бол 1 эсрэг 5 гэж яриад байгаа. 1 эсрэг 10 ч гэж магадгүй. Энэ бол MVP-ийн эсрэг бол Golden State Warriors гэсэн. Denver Warriors гэсэн бол цуврал гарахаар болсон. За нэрэл 1 эсрэг 5 тоглох бах тий. За ер нь бараг л шүү нэрээ. Одлаач. Тий. Тэгээ дээрээс нь Steph ихний тоглолтоос 91- гээд мэдээлэл гарцсан байгаа. Тэгэхээр мяд эзгалтай юм шиг байлаа. Гэтэ Steph уу ер нь бол Denver-ээс бол хамаагүй бүрэлдэхүй илүү л харагдаад байгаа надад. Яг нь Steph бол ойролцоо шүү ер нь бол. Тий яг ойролцоо л. Гэтэ тийм минутын хязгаарлалтайгээ бодохоор. Тэгээ Steph бол 20 тоглолтоос бол хязгаарлалтгүй болчихлоо хэл та. Тий. Дээрээс нь Steph чинь плей-офф Steph л байдсан шүү дээ. Хичнээн бэртэж ирж исэн ч гэсэн те эхний 3 оноо авахгүйсэн ч гэсэн 4-р галзуур шүү дээ. Тэгэхээр за тэгээд Jokic дээр эхнээсээ Looney, Draymond хоёр бол ойрхон очоод эхлэх баг. Тий, шууд Looney л ч. Тэгээд Looney айгуу сайн хамгаалсан гэж яриад хэлээ. Тоглолтын үзсэн үү ер нь? Тэглгүй. Looney бүр магадгүй NBA-гийн бүр хамгийн дутуу үнэлэгддэг хинч ярьдаггүй юм болж байгаа. Үнэхээр сайн хамгаалагч. Үзээр. Jokic-ийг хамгийн сайн хамгаалсан нь Looney гэдэг байгаа байхгүй юу? Хамгийн сайн гинч ажиг. Гэхдээ ер нь бол нэг тоглолт бол нэг бүтэн зовоосон юм байлээ. Гэтэ Jokic тухайн 7 хоног 5 тоглолцсон байсан бохоггүй баг. Тэгээ би бол ядралтаас нь олж Looney амар хамгаалсан юм болоо гэж бодоод. Looney ер нь бол сайн шүү. Ер нь бол сайн. Би бол Looney түлхээд дуртай. Wiggins-ээс илүү тоглох шиг. No comment. За тэгээд одоо л их гурвлыг те Warriors-ийн үндсэн их гурвлыг бол ер нь бол бүрэн бүтнээр нь харахаар болж байна. Бараг тэгсэн. 3 жилийн гараад дахин харагч шүү дээ те. Дээрээс нь Denver Warriors хоёрын бол өмнөх учраанд бол бас Warriors underdog баг нээсэн ч гэсэн бол Denver-ийг хожиж исэн. Тэгээ Iguodala-г бол шүүрч авч исэн байдیں۔ Тэгэд энэ удаа тэр ер нь Denver ялыг ивэл ер нь яах вэ? Тэгээ Jokic 50-20 хийх үү яах вэ? Гэтэ нэг Monte-Morris-ийн нэг шидэлтээр бол хожиж исэн шүү дээ. Хоёр ч хожижсэн шүү дээ. Тийм баг шүү. Monte-Morris нэг хожлын шил хийдэг шүү дээ. Тэгэд ер нь тэгэл ялыг гэх юм бол тэгэл Jokic-ийн нөгөө ажуугийн тоглолтын сайн тоглох шүү дээ. Хоёр шидэгчт нь хийх. Aaron Gordon ахиулах хэрэгтэй. Багадгүй хоёр шат ахиулах хэрэгтэй тий. Тоглолтоо их юм байна. Monte-Morris байна. Тэгээд сэлгэнээс одоо Campazzo бол энэ дээр би тоглолтыг харж байна. Хин дээр хамгаалт хийх гэж Curry дээр хамгаалт. Би бол Campazzo-гоос илүү Highland бол илүү сүлд минут авдаг болсон юм шүү дээ. Highland Rivers тэгээд нэг нь химбэлээ нөгөө нэг жижиг юм чаа. Denver-ийн ингээ бүр сэлгээний тоглогчдын ч нэрийн бүр. Austin Reeves үү? Тий. Яг хөө зүгээр нэг хамгаалт хийх гэж би бол илүү Forbes тий. Forbes. Brian Forbes байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр Campazzo их тоглох байх. Мэдээж Highland тоглоно. Өөс Highland бол маш тийм swagтай тийм илтвэлтэй тоглож байгаа. Denver-ийн байдаггүй тийм тоглож байгаа. Denver-ийн хамгийн хар тоглогч. Тэгээд яг Aaron Gordon л энэ дээр сайн тоглож шүү дээ. Тэгээ Aaron Gordon яг багийн яг 2 дахь үе байж ижлээ. Угсаа MPG Murray 2 ирэхгүй гэд мэдээ нь гаргацсан. Тэгээд Jokic бол бас нэг historic playoff performance үзүүлэх бах. Үзүүлнэ. Ер нь бол гарцаагүй. Бүр мангаслаг багс. Дээрээс нь 7 хоногч амарчлаа. Айгу том амралт болчихгүй гэж хараад байна. Үгүй бас зовсон. Ер нь тэгээд Warriors-аас харин Jokic-ийг яаж хамгаалах вэ сонирхолтой тий. Эхлээд мэдээж одоо Looney мэдээж очно.
Харин тэн дээр хэн одоо туслах хамгаалагч очих вэ те. Гэтэ туслах хамгаалж ирсэн чинь Йокич бол Йокич те. Йокич бол үнэхээр нөгөө нэг яаж сандардаггүй те нэг тийм. Йокич дээр 2 хүн ирэхэд нэгийг нь олоод дамжуулсан. Тэрийг л хийх. Тэгэл хийх. Тэгээ уул нь бол яг уу нэг Джеф Греймрийн чинь нэг те плей-офф нэг худлаа 7-8 хийгээд идэв шүү дээ. Тэгж мэгх юм бол хожиж магадгүй. Тэ. Тэгээ нэг 2 тоглолт бол тэгээд авч магадгүй. Би тэгтээ бол Warriors 4-1 л гэж харж байгаа. Би бол 4-2. 4-2 тий. Йокич бол 2 тоглолтыг л авахгүй. Тэгээд угсаа сэлгэн дээр ч гэсэн ярихаар нэг Warriors-ийн сэлгэгч бас амар байгаа шүү дээ. Отто Портер ч амар үршэр ашигтай байгаа. Jordan Poole ч одоо тийм MIP дүрсэлтүүд байна. Өөр ч Gary Payton байна тий. Одоо энэ дээр жинхэнэ нөгөө Steph, Clay, Poole гэдэг 3. Энэ 3-ыг харахаар юу нэмэх хэд гэлээ. Би харж байсан юм аа. Амар л. Тийм үү. Энэ 3 бүр Splash Bros Splash Trios болсон. Тийм, Trios. Тэгээ тэрэн дээр нь хэн байна? Draymond байгаа тий. Тэгээ алдарт All-Star-ын гарааны тоглогч байгаа. Тэр тал шивт ярьдаг. Тэр тоглогч гэдэг плей-офф таах биш 2 дахь юм байна тий. 2 дахь орж үзэж байгаа юм биш тий. Хаана орлоо? Миннесота дахь орж үзсэн. Нэг тиймэрхүү байгаа. Тэгэхээр яг мэдээж Йокич бид нар бол Йокич юм бол одоо нэг Йокичийг магадгүй амраахгүй ч юм магадгүй. Йокич суучгаар бүр яг Демаркус Канс тоглоно л доо мэдээж. Гэтэ амраамааргүй гоожхын тул тий. Демаркус Канс яг уу ирсэн хэдэн тоглолтоо сайн байсан нь үнэн. Гэтэ плей-офф яг сагсан бүгд амар асуудалтай шүү дээ. Тэгээ Warriors юм хурдан юм switch хийгдэг. Тэгээд юм нөгөө нэг бөмбөгний шилжилт. Тэгээ бөмбөгийн шилжилт сайтай. Тэгээд юм системтэй багт бол үнэхээр хэцүү хамгаалах. Тий. Би бол Jamaica Green хин 3-ыг л нэлээд зүтгүүлэх болоо. Highland Green хин Forbes 3-ыг бол. Forbes-ыг гэхдээ заримдаа Forbes-ос илүү Rivers илүү бас тоглож магадгүй тий. Тэгээд баг л ялгаагүй. Яг шидэлт нь мэдээж илүү одоо Forbes л илүү те. Яг гэхдээ хамгаалтан дээр бол Reeves нэрээ дээр баг. За тэгээд Warriors бол угаасаа нэг баг 9 үнээр ротейшнэрлтийг л гоё ашиглаад явуулах л та. Тий. Тэгээд Warriors энэ жил бас юм доолж магадгүй. За 4-1 4-2 гэсэн хамаг гэсэн юм шүү дээ те. За ингэсгээд бол хэдүүлээ 2 дугаар хэсгээр бол одоо East-ийн те хамгийн халуухан бүс юм бол одоо цуурлын талаар ярина. За 2 дугаар хэсгээр ирлээ. За энэ хүү хэсгээр болохоор бид нар дорн бүсийн цуурлуудыг ярихаар бэлдсэн байгаа. Тэгээд ер нь бол энэ жил одоо нэг бүсийн өрсөлдөөн дээр те дорн бүсийн багууд илүү хүчтэй болчлоо гэж харж байна шүү дээ. Тий. Яг хоо юм overall харах юм бол яг дорнд илүү хүчтэй байгаа. Тий. Зөв яг эхний 6-ыг харах юм бол West илүү хүчтэй байгаа. Тийм байна. Тэгээд West-ийн нөгөө одоо шалаар байдаг болоод нэлээд муу ч юм уу. Бүр шал болсон тий. Тэнгүүд дорн дээр чих чинь бас хөөх өрсөлдөөнтэй байгаа байхгүй тий. За тэгээд эхний зурлал 1-8 болох өнөөдөр тодорсон Miami Heat Atlanta Hawks гэсэн бол цуврал бол гарахаар болсон. За өнгөрсөн жилийн бүсийн аврах хүртэл явсан Атланта. Тэгээд Атлантаг ярихаар инээд байна. За нөгөөх нь болохоор өнгөрсөн жил аврагуудад шүрдүүлсэн. Тэгээд тэрний өмнө болохоор бүсийн авраг болсон. Тэгээд финал гарсан Miami Heat. За энэ цуврал бол ерөнхийдөө бас ойлгомжтой байх болов гэж бол хамгаалж байна. Тий, ер нь яг ялагч нь бол ойлгомжтой л байна. Гэхдээ яг сонирхолтой зурлал гарах байх. Тий. гэж харж байна. Үйлрэлт бол Hawks нэг хөдсөн баха. Миний санахаар нэг хөдсөн. Нэг Trey айгу сайн тоглож хөдсөн баг. Тэгээ Бостонгаа дээр нь бол дандаа Miami ч юм бол баг бүрэн бүрэлдэхүүнөөрөө тоглоогүй шат Hawks-ыг бол хэд хөдсөн баг. Тэгээ энэ зурвал Trey дээр хин очих бол эхний primary хамгаалагч нь Lowry байх уу? Lowry-гаас л байх. Ер нь бол яг Butler арайччихгүй хаа. Butler 4-р үе дээр өөрөө авч магадгүй. Яг ойртцоо авч байгаа нөхцөл. Тэгээ энд бас зурвал дээр PG Tucker-ийн гэмтэл ямар байх вэ гэдэг бас Tucker гэмтцээ боо. Гэмтсэн шүү дээ. Tucker чинь гэхдээ одоо ирж магадгүй гэдлээ. Тэгээ Tucker гэмтдэг байсан юм. Tucker гэмтсэн гэсэн. Tucker чинь гэмтдэг баг 1-7 хоног онцгүй яа. Тийм баа. Тэгээд сая Capella гэмтчихлээ өнөөдөр. Оо тэгсэн нэрээ. Capella гэмтсэн. Тэгээд одоо Okongwu бол гарааны төв болж шууд гарч ирж илээ. Тэгээд Onyeka Okongwu, Big O. Тийм. Gallinari, Okongwu, Hunter, Huerter, Trey гэсэн таваар л ер нь бол эхлүүлэх байх. Тий, тийх байх. Эсвэл Gallinari-г сэлгээ болгоод
нэг бас өөр нэг wing тоглогч гаргаж ирч магадгүй. Юу илээ Шарлот төр тэгсэн шүү дээ. Галинарис Сэлгэнээс тоглосон. Тэглөө. Нэг тоглолцсон байсан юм а. Хантер Пип төр гараад байсан байхгүй. Тэгж бол гаргаж Богданович бол Сэлгэнээс л баг. Тийм. Богданович Сэлгэн бүр айгу зөхөөд ирлээ. Зөвхөн лээ. Sixth Man of the Year баг болтой яваад ирлээ. Уулын гарааны тоглогч гэж би бодож ирсэн. Тий. Тэгээд мэдээж бол Богданович Hero 2 юм бол Тий. өрсөлдөөн гоё байх болов. Харин юун дээр бол Jimmy Butler одоо плей-оффт одоо өнгөрсөн жилийн шиг суурахгүй байлгүй дээ. Эхнээсээ. Баалчууд энэ жил ерөөсө гимтэй те. Тийм. Фантази ер нь алсан л да миний. Нэг явж байгаа л далиг шиг л гэмтэй. Гэхдээ одоо яг энэ дээр нөгөө нэг Майамич нэг ингээл нэг сая нэг хоорондоо хэлдэл те нэг юм асуудал гаргаал хүмүүс одоо за Майамич юу удаалаа гэд. Би бол тэндээс нэг санал нэг биш байгаа. Яг тэрнээс үүш гэхдээ дараалал баг 8 хожчихсон уу. Тэгээ нэгээрээ гарцсан шин. Тэрний дараагийн тоглолт нэг хожигдлоо байлаа. Тэгээд энийг хожигдсан. Тэгээд сайн тоглосон те. Тэгэхээр энэ нэг юм экспойс тэрийг ингээл нэг юм улам ингээл нэг юм дэврэх гэдсэн хамаг гарсан те. Ингээл зүгээр ингээд нэг зогсох юм дээр өөр очиж нэг юу нэг самбаа шийдэж мэдээл те. Тэгэл ингээл нэг юм багийнхаа хурцлах га тэгээд медиа анхаарал зүртэх гэж байгаа юм уу те. Ингээд үзэгчтэй хурцлах gaаж байгаа юм ингээд нэг тийм хурцлах гадсан. Тэгээд яг тэрийг бол амжилттай хийсэн. Тэгээд одоо Майамигийн одоо нөгөө нэг юм локдаун дефенс те. Одоо ирнэ. Тэгэхээр одоо мэдээж одоо triangle үнэхээр хэцүү байна. Майами чи одоо юу штэ тийм яг Атланта бол нэг тоглогчоос нөгөө heliocentric offense-тэй баг тий. Бүр нэг тоглогчоос хит хамааралтай. Тэгэхээр тийм багийн эсрэг Майами хит бол амар сайн хамгаалдаг байхгүй тий. Ер нь бол Bucks дээр шаруулж исэн, юун дээр шаруулж исэн. Майами бол одоо нөгөө нэг юм бүх тоглогч нь одоо ингээд хамгаалдаг тий. Тэгэхээр одоо ингээд switch хийсэн чинь ямар ч окей switch тий. Би чамайг авч чадна тий. Ямар нэгэн султал байхгүй гэдэг ийм амар тийм байхгүй тий. Тийм. Тэгэхээр одоо хамгаалтын хувьд бол үнэхээр асуудалгүй. Тэгээд довтлогоо харин би бол зүгээр Майами дээр энэ жил яагаад би бол нэг Майамиг бол бүсийн арга болохгүй вэ гэхээр довтлооны хувьд бол байгаад байгаа тий. Довтлооны хувьд бол Тайлер Хирог бол юм билээ. Ер нь бол. Тэгээд нөгөө нэг юм half court defense ер нь жоох мó. Яг нь ер нь одоо нөгөө нэг юм хурдан довтлоо сайн штэ. Бүх хурдан довтлоо гарч ирэл тий. Дамжуулаад ороод тий. Тэгэхээр half court буюу одоо плей-оффын сагсан мөнгөч ер нь бол энэ хагас талбай. Тэгэхээр одоо юм байрлсан хамгаалтан дээр яаж тавтлах вэ гэдэг амар. Одоо энэ дээр л яг Jimmy Butler-ийн ур чадвар хэрэгтэй. Тийм, яг зөв. Яг Butler нэг тоглолтын дээр 30 оноо авах хэрэгтэй ч юм уу. Тэгээд Kyle Lowry нэг тоглолтыг авах хэрэгтэй ч юм уу, тийм. Тэгжиж л юм. Тэгэхгүй бол ер нь бол их их тавтлогоо Hero-гоор явдаг. Бүр яг 2 3 дахь үе дээр бүр ингэ хардаг. Тэгээд 4 дугаар үе дээр оноо илүү байгаа нөхцөлтэй нөгөөдөл нь яадаг ч юм уу. Тайлер Хир бол яг тавтлооны номерын сонголт байгаа байхгүй тийм. Тэгэхээр одоо тавтлоон дээр Jimmy баймдсан ер нь бол өөртөө оролцмоор байгаа байхгүй. Тийм, дээрэс нь Strass гэж нэг гоё тоглогч байна. Max Strass. Жинки X Factor. Энэ багийн хамгаалтыг бүр аюултай болгосон тийм. Duncan Robinson нэг сэлгээ болгосноор. Тэгэд Oladipo бас нэг тоглолтод бас хөөрхөн зорчих баг. Сайн байгаа. Oladipo юм сайн бил шүү дээ ер нь. Харсан чи. Би энэ Oladipo ингэж ирнэ гэж юм бодов. Би Атлантагийн сэлгээний өдөөс бол Oladipo Hero 2 бол нэг хүснээрээ л тоглох болов гэж. Тийм. Би ч гэж харж байна. Тэгээ Duncan Robinson байгаа сэлгээнд нь. Robinson бас нэг шийдэл дээр оруулчихвал бас эвгүй шүү дээ. Тэгэхээр энэ жил гэхдээ ер нь тэр нь айгүй цөөхөн талцсан бол. Би бол нэг 7 молоо хийснийг бол ерөөсөө хараагүй шүү дээ. Үсрээл 3 л хийгээд 4 л хийгээд. Тэгээд одоо Max Strass гаанд гаргаснаар ингээд юм амар том тий. Тэгснээ юм амар хамгаалтын шийдэл амар сайтай тий. Тэгээд хин хинийгээж авч боломжтой ингээд би нэгээж гой нөхчдөг юм хамгаалтын хувьд үнэхээр гоё байна. Тийм тэгээ Caleb Martin байна. Тийм Caleb Martin байна тий. Gabe Vincent байна. Хүсвэл Morris-ийг гаргаад ирнэ. Тийм. Morris л тоолох энэ дэр. Morris плей-офф дээр тоолох шүү. Gallinari-г эсрэг яг гоё тоглох болоо. Тийм. Тэгэхээр цуврал бол би бас чирээд нэг тоглолт л авах болоо гэж бодож байгаа. 4-2 тий. Би Атлантаг яагаад ч үнэлдэг юм айгу. Тийм сонирн баг байхгүй юу? Яг Трей сайн тоглоод нөгөөдүүлийнхэн шидэлт нь уучвал ямар ч багийг нэг хожиж байгаа. Гэхдээ яг ингэ сагсан бөмбөгийг харахаар яг нэг хүнээсээ л ингэ хамааралтай. Тий. Тэгтээ яг нэг тийм амар хамгаалж байгаагүй шүү дээ. Тэгээ би зөв Майамиг ягаад 2 тоглолт хожиж байгаа. Одоо яг ингэ юм эхний шат ингэ нэг юм арай уучраа болоогүй ч юм уу. Тэгээ нэг юм өөрснөөсөө болсон хожигдлууд гэх юм уу. Тийм яах өөхөх гэж байгаа. Ротейшны ер нь бол айгүй асуудалтай байгаа шүү дээ. Одоо жишээлбэл сэлгээнд нь хоёулаа ингээл 4 тоглогч нэрлэж байгаа байхгүй одоо Oladipo, Hero, Robinson,
Caleb, Morris, тэнгууд бороод Vincent, Yurtseven Deadman ч юм уу тий. Амар олон ашиглаж болох тул. Хэдрийг яг яаж ашиглах нь надад айгүй сонирхолтой байгаа. Тэгээ одоо ч гэн хиний ухаан гарна шүү дээ. Spoilster ухаан. Spoilster бол яг тийм нөгөө нэг юм match up based одоо тоглолтууд дээр тий. Яг хэнийг гарах уу гэдэг дээр бол үнэхээр мундаг шүү дээ. Тэгэхээр одоо тэрийг бол би бол үнэхээр асуудалгүй болж байна. Одоо жишээлбэл одоо энэ дээр бол Olympic ашиглажсанаа тий 2 дахь цуврал дээр Olympic нэгт минут гарахгүй гэж магадгүй тий. Тийм бол юу шийдлүүд юм. Тэгээд depth буюу багийн depth буюу одоо нөгөө багийн тэр цөм бүрэлдэхүүн бол үнэхээр сайн байна тий. Тэгэхээр хэний ч ашиглаж болох ийм одоо гоё бүрэлдэхүүн байгаа. Тэгээ одоо Oladipo зарим нөхцөлд одоо Duncan Robinson орно Caleb Martin-ыг ашигласан амар ашигтай санагдаад байгаа юм. Тэгэхээр бол Spoilster ер нь бол талаараа илүүрхэн Miami ч гэсэн бүрэлдэхүүн бол илүү байгаа нь л байна. Miami би нэг асуудал мэдээж тэр хагас тойрогтой хагас талбай довтлогоо. Дээрээс нь одоо яг ийм сүүлийн мөчөд тэнцүү ороод ирэх юм бол те яг ингээд бас нэг найдварт одоо юу гэдэг LeBron, KD те Kyrie гэдэг ч юм уу ийм тэр нэгийн offensive star яг зөв. Яг ингээд бөмбөгөө өгөөд окей чи одоо энийг хий гэдэг ч юм уу. Тэр нь Jimmy байж чадах уу? Яг энэ цуврал дээр магадгүй шүү дээ те. Одоо цаашаага яваа шүү дээ. Тий цаашаага явуул. Батлер бол яг 2 жилийн өмнө бол ер нь бол тэгдэг тоглогч байж чадхаа харуулсан болохоор нэлээд үнэлэгдсэн болов гэж. Өнгөрсөн жил бол чадаагүй шүү дээ. Энэ жил ч гэсэн яг тэр Батлерыг бол нэх хараагүй бид нар. Батлер дээр нэг өөрөө бас жоохон нөгөөж байгаа юм уу? Эсвэл тасалжууч юм тэгж хэлмээгүй. Жоохон тийм ингээд хойс суусан байдалтай байгаад байгаа шүү дээ. Пассив болцсон нөө. Тий, пассив байгаа. За заримдаа хийдэг юмнуудаа ч гэсэн алдчих тохиолдол энэ жил бол нэлээд харсан. Тэгэхээр бол энэ нь бол Miami жоохон уучраа болохол цуурлаа. Тий, яг зөв. Тэгэхээр яг хуу плей-офф дээр Батлер яг өөрийгөө оруулаад тий ингээд тийм гоё орж ирэх байх гэж бодож байна. Гэтэ яг мэдээж одоо энэ дээр баймад боёо бас маш чухал шүү дээ. Тий. Баймад боёо өнгөрсөн жилийнх шиг тоглож болохгүй. Баймад боёо дундаас шидэхээр дундаас шидэлтэй баг оруулах өнгөрсөн жилийн цуврал. Тий. Тэрний өмнө жил бол амар байсан шүү дээ. За чи тэгвэл 4-1 би 4-2. Тий. За дараагийн цуврал руугаа шилжиж. За энэ бол хойд бүст болдог. За Toronto Raptors болон Philadelphia 76ers гэдэг Embiid-ийн өвшөө авах цуврал гэж би бол нэрлээд байгаа. Embiid-ийн хамгийн сүүлд ойлсон цуврал. Тий. Ойлж гарсан цуврал тий. Embiid-ийн зүрхэнд шар ус хуруулсан. Маш айхтар цуврал болж исэн. Тэр Торонтогийн талбайчтай Embiid одоо хар дарсан зүйтэй. Тий. За энэ цуврал дээр бол ярих юм их байгаа гэж бодож байна. За нэгдүгээрт бол Philadelphia 76ers бол одоо James Harden-ийн солилцооноос шиг хүссэн амжилтанд гаргаж чадсангүй. Тий, чадаагүй. Бүсийг тэргүүлэх ёстой байсан, бүр байсан. Тэгжиж Embiid MVP-ийн ранк нэгт орж ирдээсэн. Тэгж бол чадаагүй. James Harden эхний 3 тоглолтондоо сайн тоглоод сүүлийн 10 хэдэн тоглолтондоо буцаад нөгөө бүдүүн Harden болцсон. Harden Wiggins болсон. Тэгээд Tyrese Maxey бас яг 3 дахь тоглогч нь мөн үгүй гэдэг дээр эргэлзээтэй. Яг уу шидэлтүүдээ айгүй сайн хийж байгаа ч гэсэн зарим тоглолтын дээр бүр ингээ байхгүй болчихдог байхгүй тий. Залуу тоглогч ч бас тий. Ялч уу тэгэхээр 2 дахь жилээсээ л тоглож байгаа тоглогч гэж бодлоо. Харин тий. Уу сайн байгаа шүү дээ тий. Тэгээд Tobias Harris мэдээж бас орон гарна. Дээрээс нь Matisse Thybulle гараанд гарахаар тий нэг яг нэг хүн ингээд 4 эсрэг 5 тоглоод байгаа. Тим асуудлуудтай болсон. Нөгөөд бол Торонто бол яг All-Star break-ээс хойш хамгийн амар багуудын нэг болсон байгаа. Маш эвгүй. Тэгэд бүр ийм 5 төвөөр тоглож үзэж байна. 5 SF-ээр тоглож үзэж байна. Conflict чинь ингээд сэлгээнд сунгууд холбогч гарч ирэхгүй нэг өндөр хүн гарч ирээд. Conflict Trent 2 яа. Айгуу сонио. Тийм л да 6-8 өндөртөө 5 тоглож ингээд байгаа. Тийм. Сэлгээг нь би ингээд харсан чинь Бүшээ, Birch хин байлаа. Ачива, Tedus Янг аа тий. Тэнгүүдээ нөгөө Далана Бант ингээд. Тий, Бант байгаа. Энэ 5 ерөнхийдөө тоглоод байгаа хгүй. Сэлгээнээс нөгөө нэг хим ин гарч ирэхээ болсон нөгөө Flame ингээд. Тий, Malika Flame. Тэгээ нөгөө Михалок бас тоглодог байсан. Тэд нар нь тоглохгүй л. Тэгээд дандаа юм өндөр 5 хүн гаргаад ирлээ. Тий, харин. Тэр нь бол ер нь бол нэг хожил авсан шүү дээ. Сүүл Хардтай матч ап хийхэд. Хардныг бол амар хамгаалсан тий. Тэгээ Doc Rivers хүү энэ багч чинь 6-8-аас өндөртэй бүх цаас. Амар ийм багс юм уу гэх тий. Уулж гадсан шүү дээ. За тэгээд тоглолт цуврал бол эхнээсээ бол өрсөлдөөнтэй болно. Embiid дээр эхлээд хамгаалагч нь хэн байх бол? Embiid дээр бол харин би өндөр дээр Birch-ийг гарах болов уу? Харин Торонто гараагаа яаж гарах сонирхолтой одоо. За мэдээж
ойлгомжтой Van Vliet, Siakam, Trent, OG тэгээд хин Уул нь Скотти гардаг байхгүй юу? Тийм. Гарна. Тэгэхээр одоо яг хин Siakam оч цаах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй matchup based утгаараа хэнийг суулгаад скорыг суулгаад Burch-ийг ч юм уу гаргаа те. Гэтэ эсвэл Бүшээх ч юм уу. Гэтэ Бүшээ бол хамгаалтан дээр бол Embiid дээр хэлсэн. Эсвэл бүр Тадиус Янгийг гаргах сонголт байгаа юм билээ яг бодгоо. Аггүй юм байна. Ачива гараад ирлээ шүү дээ. Ачива гарч байгаа. Ачива үнэхээр сайн байгаа. Ачива чи шидэгч болсон билээ. Тий. Ачива аим гоё. Гэтэ би бол зүгээр яг энэ тав бол гар дээр гарах байхаа. Тэгээд яг юм мэдээж Embiid-ийг нэг юм зогсоохгүй. Хин зогсоохгүй бүр. Бараг зоон мон хийх юм биш үү? Тий. Яг зоонод мэдээж хийн. Харин эхнээсээ зоон хийхгүй л байна л та. Гэтэ мэдээж нөө Siakam ихлээл очоод давхар хамгаалт ирээл те. Тэнгүүд нь хин дээр Embiid дээр ирэх бөмбөгийн амар цөөхөн болгох юм уу те. Хэцүү болгох. Тэр замуудыг нэг нөр сонгох. Тэгээ нэг нөр чи өөрөө юм нөгөө X нөөгийн бол бүр юм мастер шүү дээ. Мастер Zen мастер гэдэг чинь те бүр үнэхээр мундаг. Тэгэхээр ямар ч асуудал байхгүй. Энэ дээр бол нэг юм шин одоо бидний гайхшуулсан юм. Джеймс Хардныг хин авах бол тэгвэл Van Vliet үү? Трент очихгүй. Үгүй. Van Vliet бол Трент самгүй л болж байгаа. Van Vliet бүр би энийг өтөө бүр Америкийн хөвлөөс би олж авсан. Би Van Vliet-ийг бүх хамгаалтын багт нэрлсэн байхгүй. 1-р октябр. Үгүй нэг биш. 2 дээр. Van Vliet бол үнэхээр сайн хамгаалж шүү дээ. Юм амар дутуу хөндлөдөг байхгүй. Зүгээр нөгөө блок хийдэггүй гэл нэг юм флашинг байхгүй ч гэсэн үнэхээр сайн хамгаалагч. Тэгэхээр зүгээр хасл дефенс. Тэгэхээр яг хөө мэдээж нэг хүн очихгүй л те. Тэр нэгээл солигдсон шүү дээ. Ер нь бол одоо юуны хамгаалчин бол юм нөгөө нэг switch defense шүү дээ. Торонто ч ингээ хүснэ хэнийг ч авч чадчихаар байхгүй. Тэгэхээр яг Embiid дээр одоо яг яах вэ гэдэг л байна. Тэгэхээр Harden дээр одоо нэг өмнөх тоглолтын дээр байдаг ч те. OG очно, хин Trent очно те. Scotty очно гэд хамгаалах боломжтой хүмүүс амар олон байгаа байхгүй те. Тэнгүү тэгээ нөгөө нэг энэ хоёроос гадна заавал нөгөө нэг Maxi Tobias хоёроос заавал сайн тоглож ижлэх нь хожих хэрэгтэй. Яг зүйтэй. Тэгэхгүй л бол хэцүү. Энэ хоёр одоо Harden за 30 оноо, Embiid 30-40 оноо. Тэгээд нөгөөдөл нь оноо авдаг байхгүй ингээд тоглолт харахаар. Дээрээс нь өнгөрсөн жилийн плей-офф ч гэсэн харагдчихсан. Embiid ихний 3 үед зүтгэлээдэг тэгэл байхгүй болчих тий. Тэгээд би бас яг өмнөх тоглолтыг юу хождог Raptors хождог тоглолтыг үзэхэд Embiid-ийг сүүлрэг бүр аим ядарсан. Тий. Тэн дээр бүр. Эхнээсээ мань хүн айгуу дайраад эхэлсэн тий. Тэгээд энэ цуулыг Embiid-ийн үед бол аим ядарсан тийм хэцүү цуул болох. Яг Embiid бол доминант бол байна тий. Тэр бол маргаангүй зүгээр нэг нөрс бол Embiid-ийг бол үнэхээр хэцүү байлгана. Тэр бол ойлгомжтой. Өмнө нь нэг аргалцсан шүү дээ тий. Тэгээд юу яана? Мэдээж эхлээсээ яг гоо ингээд гой хамгаалтууд ингээд юм зооны хамгаалтуудыг бол Торонто бол хамгийн гоё гэдэг шүү дээ тий. 2-2-1 гэж явж байгаа шиг тий. Миний бүр ингээд сакс үзэхдээ харж байгаагүй зооны хамгаалт хийгээд байгаа байхгүй тий. 2-2-1 гэдэг яаж хамгаалаад дээ тий. Бүр амар сонио. Тэгснээ ингээд одоогийн юм шидэлттэй лиг дээр 2-2-1 чи бүр амар мангар юу. Тэгснээ 2-1-2 ч гинт болчдөг тий. Тэгснээ ингээд боломжтой 2-3 гэдэг хамгаалалтаа аваач юм уу тий. Ийм амар тийм ер нь бол нэг нөрс бол үнэхээр гоё тий. Тэр тал дээр бол үнэхээр X нөв тал дээр бол үнэхээр мундаг. Тэгэхээр X нөв тал дээр одоо юм тасалжуулчийн нөгөө нэг chess match дээр бол Doc Rivers-ийг бол илүүрх нь гэж харж байгаа. Тийм. Doc Rivers ч уусаа chess match-гууд тасгалжуулагч тий. Яг үлрэлтээс юм chess match-тай байсан бол Doc Rivers нэр NBA хамгийн шилдэг тасгалжуулагч болсон байна. Нэр яг өгсөн бүрэлдэхүүнээр зүгээр нэг зүгээр чадвараар л тоглоод байлаа. Тий. Тэгээд энэ дэр нэг бас битэр яриаг нэг чухал юм болохоор Матис Тайб бол 3-4 тоглолтод ер нь бол Raptors-ийг тоглолтод очих. Тийм. Нөө нэг Торонтод юунаас олж тоглохгүй юм билээ. Хамгийн юу вакцины нэг тунгаа хэлээ, 20 тунгаа хэлээ. Тэгээд нөгөө нэг вакцины зав бүрэн тун гэж шаардлага тавьд юм билээ. Газ хийлгүүлчих болоогүй юм бах та нэ. Мэдгүй юм нэг эрүүл мэндийн асуудал байсан юм билээ тий. Австрали хүн. Тэгээд Матис Тайблгүй Торонтод очно гэдэг бол мэдгүй. Би бол тэгвэл одоо Danny Green гарч ирнэ л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр мэдгүй. Би бол Торонтод очихоор л хожил хангадаг. Хэцүү л хангадаг байгаа. Тайбул ч юм бол яг уртлын шугамд одоо Van Vliet Trent хоёрыг бол хамгаалах хүн шүү дээ. Яг одоо нөгөө нэг Матис Тайбулыг бол би бас хувьдаа нөгөө нэг юун дээр бүх NBA-гийн нэгдүгээр багт нэрлсэн байхгүй. Хамгаалтын нэгдүгээр багт. Тэгэхээр
Тайблийн хамгаалт бол мэдээж өгүүл. Тийм. Дани Грин ч бол одоо ер нь бол баг зодод сайлах цаг нь болоод байгаа шүү дээ. Тийм, Дани Грин жил жоо хэцүү л байгаа тий. Тэгээд Нянг бол нэлээ их минут тоглох байх гэж би бол харж байгаа. Тийм. Нөгөө нэг юуны гарын тав бол ойлгомжтой сайн тоглох тоглох. Сэлэг бол хэцүү байгаа Sixers-ийн. Одоо Милтон ч заримдаа сайн тоглох, заримдаа бүр хог шиг тоглох. Милтон энэ жил муугаа. Хамгийн гайгүй Нял байгаа. Коркмаз нэг гас гайгүй гурхуу тий. Нэг тиймэр. Тэгээ нэг Lakers-с гологцсон хөвшин залуу явж байгаа. Тий. Тэр нэг 6 минут гарах. Эмби 42 минут тоглоод Диандре нэг 6 минут тоглох. Би тэгж л харж. Би бол Пол Рид нь хамаагүй дэжгүй. Гэтэ Пол Милсап нь баг илүү юм биш. Үгүй Пол Рид нэг. Гэтэ Док Ривс хэзээ Пол Рид итгэхгүй юм бэл. Тий, sorry. Док Ривс ч угаасаа нэг Диандре Жордан гал ашиглаад байгаа юм. Fuck. God sake. Диандре Жордан үнэхээр гонигийн болцсон баг. Lakers биш ээ. Ер нь бол өнгөрсөн жил нээцтэл гонигийн болцсон байсан. Lakers яах гэж. Тэгээ сэлгээ ярих юм бол Торонто хамаагүй илүү байхгүй тий. Дээрээс нь одоо тэгэхээр би бол цуврал бол 7 тоглолт хүрэх байх л гэж бас бодож байгаа. Бид 7 тоглолт. Тэгээд Stone нэрээ нэг 2 одтой тултаа ер нь бол Sixers бол 4-3-оор хажиж байгаа. Тий. Ер нь яг одоо манай одоо пэйжийг дагдаг хүмүүс мэдж байгаа. Би энэ дэр энэ цувралдаа бүр эхлээс өмнө амар хайплал бичээлээсэн. Тэгээд энэ жил энэ цуврал бол миний эхний шатны хамгийн одоо хүлээж авсан цуврал. Тэгээд яг би тэндээ жоо юм хайп үсэх гэдэг юм Торонтог 7 тоглолт гэсэн л дээ. Гэтэ би зүгээр 7 тоглолтод фил гэж бодож байгаа. Яагаад гэвэл 7 тоглолт филийг талбай дээр болно. Тэгэхээр Embiid-ийн энэ жилийн одоо ийм MVP үлрэл бол ингээд дуусахч марг байгаа. Нэр удаач хөө те. Тэгээд Джеймс Хардныг бас хармаар штэ. Тий, Хардаа одоо л батлахгүй бол ер нь сүүлийн хэдэн жил одоо плей-оффт бүтэн утаарлаа штэ. Нэг бол гэмтэл. Одоо магадгүй энэ плей-оффт хамгийн одоо юм хүлээлт өндөр. Биш одоо дарамттай гэх юм. Дарамттай нь Джеймс Хардн штэ үнийг хэлгээд. Тий. Үеийнх нь одоо баталчаад. Гэхдээ хамгийн навшин одоо нөгөө нэг KD Kyrie хоёр дээр авраг авах гэж утсан те. Тэгсэн тэр хоёроо мөрөө явцсан те. Одоо тэгсэн чи авраг авахгүй л ийшээ ирээ шүү дээ. Эхний шатнаас мултарчих юм бол те. Бүр ёо энэ хүний одоо карьер бас ингээд баг сүрх гэж байгаа юм шиг те. Legacy-г болохгүй. Legacy болохгүй те. Тэгснээр нөгөө талд нь болохоо Kyrie-ийн Максины асуудал шийдэгдсэн те. Тэгсэн чи одоо магадгүй Celtics-ийг хожоо газар яах. Тийм бол баг өөлнэс те. Тэгвэл нэрээ энэ бий болсон баг хамгийн навшин юм уу тийм нэгсэн Kyrie-г вакцины асуудал шийдэгдэхэд хард юу гэж утсаал. Тэр айл сонирхолтой тий. Писта. Дотроо бол тэгсэн л. Дотроо ч гэж ер нь гаднаач тэгсэн баг төө маань. Тэр хоёрын муудсан ч жоох нэг салах шалтгаан нь юу юм гэхээр хард угаас нэг out of shape болоод ирсэн. KD жоохон шүүмжилсэн. Тэгсэн надад таагүй байна. Би энд удаан байх ёсгүй юм байна. Уусал тийм ч тэгэл манай ч нөгөө нэг тий Dwight-ыг өөрөө явуулдаг тий Paul-ыг явуулдаг гэл Westbrook-ыг авчруулсан солиулчдаг. Тэгс манай ч нэг өөрөө ингээ амиг өөрхөн заавал тийм дураар байх гэдэг тий. Одоо бол тийм биш болсон. Одоо хүний баг дээр очсон тий. Тэгэхээр Джеймс Харден бол энэ бол доо заавал доо өөрийгөө батгах хэвээр. Эхний шатанд заавал хожид болохгүй ядаж. Ядаж Майамид очиж. Ядаж Майамид очиж л доо. Тэгэх юм бол арай гайгүй шүү дээ тий. Нэр үнэтэй. За. Гэтэ аймаг зов. Ер нь бол 7 тоглолт гарах байх гэж харж байгаа шүү. Тэгээд Торонтог бол үнэхээр бас болохгүй. Би бол Торонтог ч хожиж магадгүй гэж бодож байгаа. Гэтэ одоо мэдэхгүй. Торонто гол нь Siakam 2 жилийнхаас илүү 2 жилийн өмнө одоо All-Star болж тэрнээсээ илүү сайн тоглоод эхэлчихсэн гол. Тий. Зөвхөн нэг ордог байсан ч одоо бүр амар олон тоглолт болгон дээр triple double хийгээд илээ шүү. Бас нэг яриаг юм болохоор OG Anunoby-гийн гэмтэл бас байдаг. Тийм. Орж гараал хэлээ шүү дээ. Anunoby ч нь бол бас амар тоглож байгаа байхгүй уулна. Тий. Би чинь OG-гээс Siakam зэлээ OG гэж боддог байхгүй. Тэгээд яг мэдээж гэмтэл бэртэл байна л. Scottie Barnes гэдэг rookie бас анхны дебютээ плей-офф дебютээ гоё хийхлүүлчих байх л гэж харж шүү дээ. Талын авьяа өстэй нөхрөл хэлсэн шүү дээ. Нэр Kawhi явсан ч Kawhi юунаас авчих доор гэдэг. Ер нь л бол ирээдүйн л Kawhi нэлээ гэж хараад байгаа. Тэгээд тэгсэн мөрлөө юм юу хин шиг те юу Draymond Green хүү юм шиг те найруулж чаал те хамгаалт нь ч гоё те. Жохо All-Star-ын яндаг бол бас маань өмбөл гоё тоглож байлээ. За тэгээд дараачийн бас нэг гайгүй цувралыг ярив. Энэ бол одоо Bucks болон Bulls гэсэн цуврал бол гарахаар болсон. Гэхдээ тэр аваргууд цугтаасан уу? Албаар унсан уу?
Яг зүхтаасан гэхээс илүүтэйгээр Celtics шийдвэрийг гаргавал шүү дээ. Тий. Хэрвээ Celtics хожигдсан байсан бол 2-оор гарах хэрэгтэй шүү дээ. За тэгэл Celtics шийдгээл тэгээ Celtics хоцсон. Гэтэ яг жоохон зүхтаасан байгаа. Тий. Янасыг баг сүүлийн 2-3 тоглолтод амраасан шүү дээ. Тий. Тэгээд жирүүг албаар 7 секунд гаргангуудаа суулгаж муулгаад. Тэгэхээр тэн дээр яг амралт яг нэг хамт зүхтаага айгаал нэг юм тэрнээс илүүтэйгээр ихний шатанд таармааргүй л. Тий. Зүгээр ингээд сонголтоос чи юу тий нээдс бүүлсэх юм бол окей бүүлсэн авчиг гэдэг. Нэг ийм л юм байсан баг тий. Тэрнээс нэг амар айгаал юу гэдгийг тэгээд тийм бол байгаагүй. Тий. Нээдстэй тоглол бол Bucks чинь шүүртэй. Биш 3-1 шүү дээ энэ үлрэлт. Кайри нэг галзуураад нэг тоглолтод татсан л бас. Тэглээ. Тий. 3-1 байгаа. За гэтээ нээдс тэр би бол Bucks бол хожоод 2-оор гарах хэрэгтэйсэн бодоод байгаа байхгүй. Яг тийм бод 2-р шатантаа харах хэрэгтэй шүү дээ. 2-р шатанд чинь талбайн даваа талг болчиход шүү дээ. Хэрвээ Celtics гарах юм бол. Тэгэхээр Celtics ч одоо хамгийн хүнд учаад байгаад байгаа байхгүй. Тэгэхээр талбайн даваа тал амар чухал шүү дээ. Тэгэхээр тэн дээр жоохон алдсан байж бас магадгүй шүү. Гэтэ яг аваргуудад талбай хамаагүй л гэж үтсэн байж байна. Харин тийм л байгаа. Тэгээ өнгөрсөн жил дандаа эсрэг багийн талбай дээр юу нэхлүүлсэн. Phoenix-ийг ч тэр Nets-ийг ч тэр эсрэг багийн талбай дээр байсан. Тийм. Тэгэхээр нэг хамааралгүй болов гэж бас бодсон. Ер нь тийм байгаа. За тэгээд Bulls яавал цуврал нэг хожих уу? Би бол ерөөсө хожино гэж харахгүй байгаа. Янас тоглохгүй л. Тий. Янас алдааны асуудал эрт ороод эсвэл нэг гимтчих гэх юм уу? Ерөөсө тийм л нэрээ Bulls ингээ бодоод байхаар яг Патрик Уильямсон ирцэл байгаа шүү дээ. Патрик гоё л байгаа шүү дээ. Тэгтэл үнэхээр ингээд Лонзо боол байхгүй. Тэгээд Досумо гараанд гараад бүр ямар ч хамгаалтгүй. Энэ хоёр баг зүгээр power difference-ийн зүгээр юу гэдэг багуудын X нөө ч юм уу тиймд нэг ярахаас илүү зүгээр юм хүчний харьцаал арай өөр. Тийм. Тэгэхээр л нэг юм би бол шүрднэс шаардсан яг үнэ. Тийм. Би ч гэсэн шүрднэ гэж бодож байгаа. Тэгээ одоо Янас Хүчээвч эсрэг одоо бүр заал авах цаашаа болно нэс тээ. Хүчээвч тэгээд бас яг муу байгаа. Хүчээвч нэрээ хүлээлтэнд өрөхгүй байгаа. Тэгээ нэрээ Деросны 30 дараалс бишээ нэг 10 дараалсан 30 онооны ачаар л нэрээ плей-офф дүрэлтэд байсан шүү. Тэгэд би тэр нэг Орландотой идэх солилцоо бүр Орландо очиж хараад байгаа. Орландо ч одоо Вендел ч бүр тэнд алж штэ. Тэг Вендел ч баг од юм байл штэ. Тэгэхээр Булс бол хэцүү. Тэгээ жоо Лонзо байхгүй штэ. Яг гоё плеймейкер нөхгүй. Досумо ч ядж байгаа руки байхгүй. Тэгээд яг хуу эхнээсээ матчапыг бодонгууд Жрүү лавин дээр очих бах тий. Тэгээ Мидлтон юм уу Грейсон Аллен Демар дээр очиод. Тэгээ Янас бол тэгээд доороо. Тэгээ бид бас нэг яахгүй Зак бас нэг юм жоохон гэмтэлтэй байгаа шүү дээ. Гэмтэлтэй тоглоод байгаа. Лавин сүүлийн баг сар бараг тэгж тоглож шүү дээ. Ингээд нэг суугаал нэг болоо л. Тэгэхээр одоо 100 бол биш. Тэгэхээр яг үнэхээр аим хэцүү. Тийм. Тэгээ Дерөөс нь 40 оноо аваад хожигддаг зөндөө байна том богод шүү дээ. Тэг яг одоо энэ дээр тэгээд мэдээж энэ дээр би зүгээр Патрик Уильямс бас Янсыг бол хамгаалах. Дээрээс нь Джонте Грин хамгаална. Дерек Джонс Жуниор ашигласан. Дерек Джонс Жуниор бол байна те. Ерөөсөө ашиглахгүй байгаа байхгүй юу? Буус айгуу сайн аа. Гэтэ Джонте Гринс илүү сайн байгаа. Тийм тэгж хараад байгаа. Джонте Грин чинь гэхдээ жижигхэн юм бэл шүү дээ. Айгуу жижигхэн л дээ. Гэтэ бүр юм их тийм нөгөө нэг юм сайн хамгаалагч байгаа. Гэтэ Янас дээр хариулт байхгүй. Мидлтэн дээр ч хариулт байхгүй яг ясаа хариулт. Тийм. Каросол яг уу жирүүгийн тоглоог зогсоолно. Тэгээ нөгөө хоёр нь тэгээд. Аврагууд тэгээ одоо Брук Лопез ирсэн асуудал шийд. Тэгээ одоо баг нөгөө Лопезийнхаа минутын нэгсгэж мэсгэд илүү нөгөө ротейшны баг энэ орг нэг жоохон жоохон practice маяг тий. За ингүүл ингэндээ гэдэг. Лопезийг буцаага гараанд нь гаргацсан байл шүү дээ. Тийм билээ. Тэгээ Боби Портс чинь сэлгэнээс ч ер нь айгүй гой зөгцөөд. Тэгээд Ибака ер нь бол баг тоглохгүй юм шиг л тий. За яг жоохон тоглох хаа. Ер нь бол гэхдээ нэг юм 10 минут ч юм уу тоглож байгаа. Одоо сэлгийг нь яг ярихаар Жорж Хил, Конотон, Матьюс, Портис, Ибака, Неворо байгаа. Тий. Заримдаа бол би бол Ибакагаас илүү Неворо гарцсан амар ашигтай санагдаад. Тэгээ плейофф бол Неворо гарахгүй баг. Гарахгүй гэж юу? Гарахгүй баг. Тэгээ хэн байгаа? Жон Картер. Тийм. Жон Картер чинь зарим үед бол Жорж Хилээс илүү тоглоод байгаа шүү дээ. Сайн байгаа шүү дээ. Болон Бембри байсан. Тэгээ Бембри данч гимтсэн л дээ. Тий. Харин Булсын сэлгээ гэхээр одоо за EC, Джонте Грин, Тристен Томпсон. Тэгээд хин байна?
Коби Вайт. Тий. Тий, Коби. Тэгэхээр л найраагүй л байгаа юм л та. Би Boston Age-с нэг тоглолтын санаж байна. Үчээвч Тристэн Томпсон хоёрыг зэрэг гаргасан байхгүй юу? Тэгж үзээ бараагүй л дээ. Тий. Янс тэр бол үнэхээр үгүй эхлээд Тристэн Томпсныг ямар ч баг ер нь баг сонголт байхгүй тий. Тий. Тэгээд 4-0 гэж хийдсэн үү? 4-0. Яг хоо нэг тоглолт авахгүй хаа. Димар галзуураад өчмөчөө. Тэгэхээр 4-1 ч гэж магадгүй л дээ. Тэгээ илүү шүрдэх магадлал илүү өндөр баг. Тий. Аваргууд ер нь бол дуусах га бодоод дараагийн зурлаа ингээ хараад хүлээж байх тий. Гэтэ аваргууд нэг матч чи бол аваргууд итгэхгүй байгаа тий. Тий аваргуудын ерөөсө хамгаалт энэ жил ерөөсө өмнө жилээр шиг ерөөсө харагдахгүй. Энэ жил бол хамгаалт нь арай муудсан. Гэтэ товтлон илүү сайжирсан харагдаад. Тий. Тэг яг оноогоор уралдаж үзээд байгаа байхгүй. Гэтэ яг би бол плей-офф илүү одоо нөгөө нэг плей-оффын мод руу ороод хамгаалаад эхлэх байна. Яг Брук Лопез үлрэлийн турш байгаагүй л тий. Брук Лопез ирчихэр энэ багийн хамгаалт бууруулна сайжрах хэрэгтэй. Яг тэгэхээр Боби Портес одоо зарим төвөд хүчирдгүй юм тий. Брук Лопез ирээд бас гоё л шүү дээ. Тий. Чи тэгээд итгэхгүй юу л байгаа юм. Би юу? Би одоо яг хуу эхний яг 2 дугаар шатнаас харна да. Яг яаж тоглох юм. Тэгэхгүй бол Милокиг харахаар ингээл 140 оноо авч ижээд байгаа байхгүй. Тэгж хожмооргүй байгаа байхгүй. Тий. Нэг жоохон бодтой хожиг бол Бостон шиг байлгамаар байхгүй. Тий. Тэгээд Бостоныг нэг мөсөн яриад сүүлийн зурлал Бостон Нетсගේ хамгийн гал гаргасан те. Нэгдүгээр шатны бол хамгийн хайптай зурвал гэж хэлж болно. За энэ зурвалд юу болох уу те? Бостон өшөөгөө авч чадах уу? Стого юм болно. Тэ. Кайри тэ Бостны талбай дахиж ирлээ юм. Бостон амлаж аваад ингээд нэг юм сторилайны хувьд бас гоё болох гэдэг шүү дээ. Кайри буцаж ирээд ингээд өшөөгөө авах юм байхгүй. Тэгээд Бостон айсангүй. Бостон илүү цаадах зорилгоо бодсон. Тэ одоо 2 дугаар шатаа бодсон. 2-оор гахыг үзсэн. Тэм ч бас энэ дэр бол би бол илүү Бостон хамаагүй давуу талтай л хийж байгаа байхгүй. Нэгдүгээр талбайнд давуу тал, 2 дугаарт бүрэлдэхүүний давуу тал. 3 дугаарт тэгээд сүүлийн үеийн форум. Бостон яг 1 сараас хойш лигийн хамгийн шилдэг баг байсан. Яг зөв. Тэрэндээ бол хинч марахгүй тий. Тэгэхээр одоо за юу гэдэг юм Бостны хамгаалт бол үнэхээр лежит те. Үнэхээр лежит хамгаалт. Гэтэ яг Роберт Вильямс байхгүй бод. Роберт Вильямс эзэрх нь бол яг гарант хин гарах бол Тайс гарах уу? Тодорхой. Тайс Хорфорд, Ал Хорфорд, Тэрэм, Браун, Смарт гэдэг энэ бүрэлдэхүүн бол тодорхой. Тэгээд одоо нөгөө нэг юм би бас өмнө пэйж дээр бичсэн. Ягаад ийм Селтиксийн хамгаалал он гарснаас хойш ийм амар сайн байгаа вэ гэхээр хэн байгаадсан? Роберт Вильямсийн нөлөө би бол Маркус Смартд илүү гэж хараад байгаа байхгүй. Яг Роберт Вильямс яг ингээд эсрэг багийн нөгөө нэг живдэн дээр ухаахан үнийг эсрэг багийн SF-ийг авахаар ингээд юу болоцсон ингээд периметр хамгаалж байгаа мөртлөө яг ингээд одоо юу гэдэг периметр хамгаалтыг даваад ороод ирэнгүүт Роберт Вильямс амар урт тэгээд тэсэл сайтай учраас маш урд ирээл ингээд нөгөө нэг самбарлуу ирж байгаа хүний хагаад тулах болж. Тэнгүүд нь шууд дамжуулангууд нь бас маш урд. Нэг хоёр алхаал нөгөө нэг SF-тер гон дээр гараар өргөөл тусчих. Тэгэхээр энэ хамгийн ерөн шилжилттэй хамгийн сайн тоглогч. Тэгэхээр яг энэ хамгаалтыг нөгөө нэг он гарснаас хойш хэрэгжүүлээд ийм хамгаалт болсон. Яг ихэнд бол тэгж хамгаалдаг гэсэн. Роберт Вильямс дандаа төвийн болж хамгаалдаг гэсэн. Тэгээд одоо ийм учраас зүгээр Роберт Вильямс хизээ ирэх гэдэг амар чухал байна. Тэгээд эхний шатанд ер нь сайн мэдээлэл гараад л хэлээ дээ. Ер нь 3 дахь 4 дахь тоглолтоос ирчин л гэдэг. Тэгээд Роберт Вильямс ирээд өмнөх формтойгоо авах юм бол үнэхээр асуудалгүй. Би бол энэ зураг дээр бол нэг амар тийм апсет гарах байх гэсэн хүлээлт бол алга байна. Яа тэгэхээр нээцэд итгэхгүй байх шалтгаанууд амар их байгаа даа. Тий, яг зөв. Яа тэгэхээр ерөөсөө хоёрхан тоглогчоос хамааралтай. Хоёр тоглогчоос хамаарад нөгөөдүүл нь задлаад хамгийн сайн шидэж байгаа нь баг Брюс Браун байгаа. Тэгэд сэлгээ нэгдүгürt муутай. Хамгаалтын тал дээр Кевин Дурант, Брюс Браун хоёроос өөр сайн, яг сайн дунджаас дээгүүр гэд хэлчих хамгаалагч байхгүй юм. Кайри Сет хоёрын эсрэг бол хүснэ орно. Яг уртлын шугамд. Тэгээд Драундын эсрэг бол Хорфорд бол одоо Драундыгаа яаж аргалахаа мэдж байгаа шүү дээ. Тэгэд дээрэс нь Джейсон Тейтум, Джейлен Браун хоёрыг зөрүүлээд хийн хамгаалах юм гэдэг чинь өөрөө асуудал байна. Бид нар Кайри KD гэж яриад тэр хоёр 30-40 оноогоо аваад хожигдсон тохиолдол өчнөө л шүү дээ. Тэр хоёр 100 онооных одоо 80 оноог нь авсан ч гэсэн хожигдчихл байгаа. Эсвэргээрээ нөгөөдөл Бостон айгүй сайн товтлоготой болцсон.
Derek White сэлгэнээс бас сайн Үнэхээр байгаа. Grant Williams ч сайн шидэгч болсон байлээ. Тэгээд төвийн тоглолтоор ч гэсэн илүүрхэн. Ер нь бүх талдаар илүүрхэн. Яг нөгөө нэг тэгээ уран гоё тэгээ залт малтаараа л нээц илүү болох. Бус бүх тал дээр бол илүү. Тийм. Тэгээд одоо яг playoff rotation яаж явах вэ гэдэг сонирхолтой. За гарын тавд гэж гарч байгаа. Мэдээж Grant Williams гарч ирнэ. Derek White гарна. Derek White, Peyton Pritchard ер нь бол 8 л тоглож. Энэ 8 л байгаа хта. Тийм. За 9 нь юм байгаа л ер нь. Одоо хин байсан шүү дээ. Роберт Williams байхад бол Tice, Grant Williams, тэгээд Pritchard, Derek White гэсэн 9 хүн байсан байхгүй. Тэгээд хаяа нэг Nesmith-ийг оруулж ирдیں۔ Яг 10 дахь хүн. Тэгээд одоо бол билүү шууд 8 хүнээрээ л тоглож байгаа. Тийм л байна. Тийм. Роберт Williams ирэх юм бол заримдаа бүр Tice-ийн минутыг ч гэсэн байхгүй болгочих واخ. Тийм. Яг Grant Williams нь илүү нэг одоо олон талт шидэлттэй ч юм уу те. Тэгээд ер нь одоо яг хэлдэг шиг юугаа Brooklyn футбол үнэхээр сайн. Би бол энд бол нэрэлцэхгүй байна. Би бол KD Kyrie бол энэ цуврал дээр бол онцгойлох нь тодорхой. Зүгээр яг хоо тэгэл мэдээж хамгаалт байгаа юм л да. Яг хоо хамгаалтыг бид нар ингээл одоо юу гэдэг эсрэг багаас те одоо терм авангуудаа эсрэг багаас хамгийн муу хин бэ. Окей, Seth Curry. Окей, шууд над дээр юу ирдэ. Тийм. Засагаа зөрүүлээд л ирсэн. Засагаа зөрүүлээд switch хийгдээд тэгэл Seth дээр тоглоно те. Kyrie дээр тоглоно. Яг хоо Kyrie бол яг юм эзэгтэй мөчлөө сайн хамгаалдаг л да. Ер нь бол. Тэгтээ багийн маш муу хамгаалагч. Тий. Хэри ерөөсө зурж мөрдөггүй шээ харахаар. Тий. Ер нь жоох юм ингээд өргөждөг те. Яг багийн бол Бостон 19 онд ерөөсө фейлсэн шалтгаан Kyrie хамгаалт. Тий. Тэгээд өөрөө ч тоглолтоо ордог. Kevin Durant бол яг тэр плейний тэр нөгөө нэг Cavs-с тоглолтын дээр аим сан бол. Яг ингээд яг өөр хүний сайн хамгаалсан. Яг ингээд амар зүг мөчөд ингээд давхар очоод те. Тэснэ ингээд хурдан тоглоом дээр өөрөө хамгийн түрүүнд гүйчээд блоктоол те. Ингээд тийм амар сайн. Тэгээд Kevin Durant бол яг юм шийдсэн бод гарч ирнэ. Тэгээ. Durant, Jason Tatum гэсэн одоо дүүсээ байгаа шүү. Яг ер нь хоёр ер нь адилхан ур чадвартай. Одоо Tatum гол нь сүүлийн үеийн форм нь бол баг Durant-тэй төгөх хүч байгаа шүү дээ, тий. Durant-ыг яаж зогсоох вэ гэдэг амар өсч байгаа юм, тий. Яаж мэдээж давхар хамгаалт ирэх л баг. Тэн дээр нь хин яг хөө Jason Tatum бол би бол эхлээс авах гэж харж байгаа. Тэгээд Jaylen Brown очих баг, Grant Williams очих баг. Horford ч хүсвэл очиж шүү дээ. Horford ч хүсвэл очиж тий. Тэр нөгөө нэг одоо энэ хоёрыг зогсоохгүй бол нөгөөдүлийн зогсооч бас арах баг. Тий. Нөгөөдүл нь бол ингээд бөмбөгнөөс юм хамааралтай тоглогч. Одоо Patty Mills catch shooter, Seth catch shooter. Dragic 1 минут гарахгүй байхаа. Dragic тоглоно. тоглоно. Тэгээ нээсээ сэлгээч айгу жижиг юм билээ шүү дээ. Жижиг юм тий. Тэгэд Aldridge хин идэр бол бас нэг гарах л бах тий. Плейкийг битээ гаргасан. Плейк бол гарахгүй бол тий. Плейкийг гаргах юм би шууд үзэхээ байлээ шүү. Плейкийг гаргуул Steve Nash нэрээ халагдах бах уу. Гэхдээ би хамгийн нөгөө Kessler Edwards нөгөө 2 тал грейд байж байгаа. Сая плей-офф нөгөө мэдээж 2 тал грейдэд тоглож авч болохгүй шүү дээ. Тэгээд Kessler Edwards-ийн гэрээг ангуудаа James Johnson гасцсан. Тий. What the fuck. Тэгээ James Johnson ч хаана нүлээ нэгдсэн байсан шүү дээ. Тийм үү. Тийм. Нэг багт орцсон байсан би харсан. Тэгээд айгүй сонио Bembry Johnson гэдэг хамгаалдаг хүмүүсээ хасаад байгаа. Харин тий. Тэгээд тэр Blake Griffin-ыг хасалтаа. Тий. What the fuck. Тэрээс ойлгохгүй. James Johnson ч уул нь бол айгүй сайн байсан. Griffin-ээс бол хамаагүй мянга дахин ашигтай нэрээ тоглож Тийм байсан. жижиг тавд дээр James Johnson ч баг төгөлдөржүүлдэг хүн шүү дээ. Durant-ийн бол шилгээнээс гарч ирдэг юм шүү дээ. Тэгээ яг энэ зураг дээр яг би Nets-ийн хожих боломжтой гэх юм бол илүү би Claxton илүү ашигласаа гэж бодож байгаа. Claxton тий драмд байна. Claxton бол илүү нөгөө нэг урд бол илүү сайн хамгаалдаг. Тий. Тэгээд илүү нөгөө shot blocker. Тий. Илүү дарамт үүсгэн. Тэр утгаараа би бол Claxton илүү ашигласаа гэж бодож байна. Дээрэс нь Dragic-ыг бол ашиглах баг. Харин би одоо Seth Curry, Patty Mills аа муу. Тэгээ Patty Mills яг хин Dragic дээр ирснээс болж бүр хоцсон мөн. Тэгэхээр одоо яг юм X factor болж тоглогч бол амар магадгүй нөгөө нэг rookie Cam Thompson-ыг бараг тоглохгүй хаа. Нээш бол Aldridge, Claxton хийдэртэй л юм л минут. Kessler Edwards яг минут өглөө. Гэтэ яг энэ X factor тоглож гिचгээр тоглож амар хэцүү байгаа. Гэхдээ гол нь тэгээ team rookie тоглогчид яг ийм лигийн хамгийн шилдэг хамгаалалттай Boston-ы өдөөс X factor болно гэдэг л хэцүү шүү дээ. Seth Curry л яг тэг тоглолтыг бас сайн тоглох гэж магадгүй. Тэгээ яг мэдээ Bruce Brown тэгээд манай нөгөө ханхуу ирэх гэж байгаа шүү дээ. Ханхуу 4-р тоглолтоос ирнэ гэсэн. Тий. Ханхуу ингэсэн л 4 5 6 л гэсэн лээ. Тэгээд би бол ирээд илүү баг нэг тус болгоосоо баг ус суулна гэж харж байгаа шүү дээ.
1 жил тоглоагүй тэгснээ багийн энэ багтайгаа бэлтгэл нэг ч бэлтгэлд оролцоогүй 5 эсрэг 5 бэлтгэлд оролцоогүй шүү дээ. Ханхуу дээрээс нь Бостны эсрэг хамгийн муу тоглолттой жилийн жилд ер нь үзүүлсээр ирсэн. Тий. Тэгээд Бостон ч гэсэн ханхууг яаж тоглолт юм. Бен Симмстэй бол нэг тийм хүлээлтгүй. Харин тийм хүмүүс яг ингэж яриад байхгүй. Симмс ирэнгүүд нээцийн хамгаалт амар болно гэж. Бен Симмс тийм хамгаалтыг үдирддэг биш. Бен Симмс өөрөө урд хамгаалдаг тоглогч болохоор би тийм амар одоо нэг хамгаалагч ирээл тэр баг амар хамгаалттай болчдөг бол байхгүй шүү дээ. Яг ч тийм юм. Нэг хамгаалт сайжирна те. Тодорхой хэмжээнд сайжирна. Одоо Бен Симмс ч нэг хүн авна тэгэл хамгаалтын IQ сайд те. Одоо хор очно. Tatum JB2-ыг авчихсан гэсэн үг шүү дээ. Яг тэгтээ нөгөө нэг юм биш байхгүй. Draymond Green шүү те. Тэгэхээр Draymond Green ч юм уу, Rudy Gobert ч юм уу те ингээ хойноос нь ингээд те яг махалдаг. Marcus бол ч юм уу те хамгаалтын яг anchor нь бол биш байхгүй. Би яг тэгж бодоод ер нь бол тэгээ хамгийн ойрын жишээг бол одоо Kawhi-тэй Clippers л та. Kawhi-тэй Clippers тийм амар хамгаалтай байгаа шүү дээ. Тэгээ 20 онд госуулахад. Тэгэхээр бол хэцүү л дээ. Тэгээ би бол дэрэн Simmons ирсэн ч гэсэн ер нь бол хэцүү л гэж хараад байгаа. 4-2-оор Boston гэж бол би бас 4-2. Тэгээд ер нь бол тэгжл тусах байх. Яг 2 Super-од 1-1 тоглолт аваад арай 3 тоглолт авахгүй байх. Гэтэ 7 тоглолт гарч магадгүй. Бас ийм над нэг бас айцсал байгаад байгаа. Зүгээр би бол хэзээч Kyrie KD-ийг дотон үнэлмээргүй байгаа байхгүй. Тэр хоёрыг би карьерийн дорч яг юу гэдгийг мэдсэн те. Ийм том тайзан дээр бол юу гэх юм мэдгэл хоёр. Тэгээд яг Роберт Уильямс хизээ ирэх гэдэг бас амж чухал. Хэрвээ тэгээд Тайстай бас гоё байгаад байгаа маа гэж байгаа тийм. Амар муу бол биш байгаа та тий. Амар тийм 80% бол байгаад байгаа байхгүй. Бараг Роберт Уильямс үүргийг. Тэгэхээр гол нь тэгээд системд л орчиж байгаа болохоор ямар ч ялгаагүй л болчихж байгаа юм л да. Дээрээс нь тэгээд Маркус Дерек Вайт тэгээд Кайриг зовоох хүмүүс аюул байна. Тий. Тэгээд Кайрич нэг хамаагүй л хэл та. Гэтэл ер нь бол нэлийн зовоон шүү. Тий. Кайрич тэгээд одоо нөгөө нэг Рамадан сарны эхэлж яаж байгаа. Тий. Усмас уухгүй мэдхгүй тэгээд оройд л ирээд идэт байгаа шүү дээ. Тий нөгөө нарж ярахаар л идэж байгаа. Тэгээд үгүй тэгээд тэгсэн мөрлөө сая ямар тоглож байгаа тий. Тэр сүүлийн хэдэн тоглолтуудад аллаа шүү дээ. Орландо эсрэг бол зүгээр хүн гэж тоохгүй л шүү хүмүүс. Гэтэ Кайриг нь яг тоглолтын хараа айгүй орон гарын байт юм уу. Зарим тоглолтуудыг Кайри бол 10-аас 1 мэг гэж хэлүүлдэг. Айгүй сонио. Зарим тоглолтын дээр 10-аас 10 гэж хэлдэг. Жохоо сонирхолтой тоглож. Гэтэ шинэ юу одоо жишээлбэл сүүлийн мөчөд чи Кайригаж төлөв гэдэг ирж төлөв. Нэг клатч шот ийгөө. Яг уу багаас нь харуул KD шидэх баг. Гэтэ би хин найдвартай гэвэл Кайриг сонгоно. Бичсэн. Тийм. Хүмүүс бол дандаа KD л гэсэн л дээ. Би зүгээр яг efficiency-г нь харах юм бол тий. Тийм. Клатч гэх юм бол Кайри шүү дээ. Тийм. Кайри чинь яг тэр шидсэн тоон баг байдаг болохоос хийсэн нь айгүй их байдаг баг тий. Одоо нэг хэрэгтэй үед Warriors эсрэг хийдэг ч юм уу тий. Нэг тийм. Би зүгээр KD бол зүгээр юм клатч бичээд амар халдсан. Тэгэхгүй би онсоос амар санаад байгаа байхгүй. Би ингээд KD-г яг хийсэн шийдэлт гэвэл тэр нэг багс эсрэг шийдсэн шийдэл болохоос тэрнээс өмнө нээц тахтаад баахан алдсан баг. Тийм. Амар их алдсан. Алсууд нь дандаа санагдаад тий. Тэгэхээр гэтээ яг KD л өгдөм да ер нь бол. Тийм ер нь KD л авах. Зя. Нөгөө талаас бол ойлгомжтой шүү дээ. Tatum шийдэж шүү дээ. Одоо энэ дэр Jason Tatum энэ цуврал ер нь энэ плей-оффт өөрийгөө харуулах хэрэгтэй. Тий, суперстар гэдгийг харуулах хэрэгтэй. Шинэ төвшөнд орцноо. Тэгэхгүй бол одоо яг Jason яг дасан залуухан гэсэн бидэнд Tatum ч орж ирээд 5 жил болчихлоо. Тий 5 жил болсон тий. Тэгээд олон удаа ожигдлоо тий. Ер нь тийм одоо л юм өөрийгөө харуулах хэрэгтэй. Тий. Үлээлнэ. Тийм учраас ер нь одоо Tatum яг тийм он гарснаас хойш ер нь бол яг форм болоод гэлсэн. Оных нь ямар муу байсан бэ тий. Гунгийн байсан шүү дээ. Фэнтези дээр авсан хүмүүс бол хараацсан явчихсан Tatum-ийг. Тэгэхээр одоо би энэ жил энэ ялангуяа энэ цуврал бүр Кевин Дюрантаас илүү тоглосоо гэж хүсэж байгаа байхгүй тий. Тийм номер 1 шүү. Tatum өмнө жил 50 он авч чадсан шүү дээ. Jaylen Brown-ыг бүр байхгүй. Дээрээс нь арай дутуу бүрэлдэхүүнтэй. Тэгээд нэг хоцсон. Тэгэхээр энэ цувралд бол одоо Tatum өшөөгөө авах байх л гэж харж байна да. Тий, аваасаа. За ингээд ерөнхийдөө бол 1-р шатны плей-офф prediction-уудыг бол бид хоёр гаргаж дууслаа. За тэгээд 2-р шат маань бол нөгөө нэг яг ингээд яг таймлайн зэрэг эхлэхгүй шүү дээ. Зарим цувралууд ойлгомжтой болоо. Тэрэн дээр бол бас подкаст нэрээ яриад явнаа л гэж бодож байна. За тэгээд өнөөдрийн подкаст ерөнхийдөө ингээд дуусахгүй да. Би гэл нэг сонсчихоо. Тий. Финал аврага
prediction байхгүй. Финалийн одоо яг уу яг ингээд хоёр бүсээс хараад хэлэх юм бол Suns нэг талаас нөгөө талаас бол одоо би бол Miami туслахыг итгэхгүй байгаа юм. Нөгөө талаас би дахиад Bucks л гэж хараад. Харин тийм. Чи Bucks итгэхгүй юм гэсэн. Гэтэ Bucks итгэхгүй байна гэдэг нь одоо нэг юу байгаа байхгүй юу? Дахиад авраг аавна гэдэгт бол итгэхгүй байгаа байхгүй юу? Suns-ыг бол нэг барахгүй л. Үлрэлт хоёр тоглоход хоёулаа налуулсан шүү дээ бүр. Suns. Би бол хүмүүс яагаад би Bucks итгэхгүй байгаадаас гайхаад байгаа байхгүй юу? Би бол Bucks-ыг дахиад авраг гэж бодож байгаа. Яг нэг л. Бүр авраг уу? Бүр авраг. Би яг өөртөө юм тэнцэлцээ байхгүй. За ингээд толгоо бол ингээд баг за Phoenix хожинтаа л гэж бодож байгаа хүртэл би яг магадгүй одоо ингээд юу гэдэг хамаг мөнгө гаргаад all-in хийх юм бол Bucks дээр их байна. Bucks бол team итгэлтэй байна. Би бол Bucks go. Хүлгэн Bucks-ийн фэн байсан юм байна. Яг гоо Bucks юу надад итгүүлж байгаа вэхээр Янас лигийн хамгийн шилдэг. Яг зөв. Тэгээ лигийн хамгийн шилдэг тоглогч гэхдээ финал руу гараад хожигдсон тохиолдол зөндөл байгаа шүү дээ. Леброны жишээн дээрээс гэх. Тийм л. Гэхдээ би зөв Bucks-ийн багт л итгэж. Би бол Майк Буден олж итгэж байгаа. Буден холцорч бас яг тийм сайн тасгалжуулагч гэхээр жоох эрсдэлтэй юм гаргаад идэв. Сайн. Тэгээ Bucks-ийн сэлгээнд нь ядж байгаа нэг бүх цагийн хамгийн азгүй хоёр сэлгээний тоглогч очсон шүү дээ. Matthews, George Hill гэх тийм Орсон баг болгонд нэг тийм азгүй аз ёндоог нь байхгүй болгоч. Matthews өнгөрсөн жил Lakers дээрэлдэг л шандаг. Тэгээ өнгөрсөн жилийн финал дахин давтдаг бах тий. Тэгээд яг 7 тоглолтын дээр нэг амар цуулгаа. Гэтэ би одоо Chris Paul-ыг авчаасаа амар хүсэж байна. Яг үнийг хэлэхэд бол Suns-ийг дэмжин заяа. Тэг тэрэн дээр. Гэтэ би зүгээр яг одоо юу гэдэг таамгаа гэх юм бол Bucks гэх. Дүүл 6 сард энэ бүгдийг хідүүлээ ингээд хэр бодит болж юу гэдгийг бас манай давхар подкастаа үзээд яваарай. За тэгээ өнөөдрийн 7 дахь дугаар байлаа. За ирсэн хүлгэндээ баярлалаа. Энэ манай NBA Lover Boy Shades podcast-д бол 2 дахь ирсэн анхны зочин болж байна. За баярлалаа. Цаашдаа бас дахиад дурагдаад гоё дэ анализ хийгээд бид хоёр ч бас off season мэснэр бол нэлээ юм ярьдэн шүү дээ. За ингээд peace out. Peace out. There it is. Yeah. Right. Yeah. Okay. Yeah. Check it out. Move. If you got the nerve, lash out for your just desserts. It's not just the words. Some of y'all heads up in the cloud. I'ma bring y'all back to earth. It's black back to burn. Bullshit y'all talking about. Out your mouth, I'm not concerned. Cause y'all got to learn. It's y'all turn like Detroit Red when his head had an ultra perm. The long walk to burn your bare heels, so throw on your boots. The game camouflage like army suits. But I can see it more clear cause I came with the coupe in here. Ring the alarm, inform the troops. Send them out into the world, go to war on the fluke. Eye to eye with the enemy. You sworn to shoot. Now I'm coming at your neck, sick of hearing something wrong with me. Motherfucker, something wrong with you. When the cheat just way too smart to question. The enemy, the brothers of a dark complexion. The governments of the world is shark infested. They heavy on weaponry like Charlton Heston, man. Look, it gets low, man. Low. Now I'm talking about. Yeah, that. Yeah. I ain't rocking with you. So what you gon' do? My favorite mutiny. Yeah, is a mic on. With you, your logic does not compute. Come on, it's my favorite mutiny. Death to the pigs is my basic statement. I spit street stories till I taste the pavement. Trying to stay out the pen where we face enslavement. Had a foolproof hustle till they traced the payments. I was gripping my palm around some shitty rum. Trying to find Psalm number 151. To forget what I'm owed as I clutch the Komodo red. Put down the bottle and come get the gun. Let's get off the chain like Kunta Kinte with a Mac 10. That one was gone like $1 in a crack den. Steadily subtracting seeds and stems. Mind clouded through the weeds and phlegm. Numbing my brain off of that and the Jesus hymns. If we waiting for the time to fight these as them, telling us to relax while they ease it in. We're getting greased again. The truth I write is so cold it'll freeze my pen. My boots Riley, it's a pleasure to meet you. Never let they punk ass ever defeat you. They got us on the corner wearing pleather and see-through. All y'all's gold mines, they wanna deplete you. I ain't just finna rap on the track, I'm finna clap on the back. And it's been stacking to that 500 years before Iceberg ever leaned back in the lack. Before they told Rosa Black in the back. Before the CIA told Ricky Ross to put crack in the sack. Big Gil Scott traded rapping for smack. This beat alone should get platinum plaques. I'd rather see a million of us ecstatic to scrap. Cause if we bapping them back, we automatically stack.
chewing C, rebooting me, activating the community. Up in the bay like QEP, they suck a free, it remind me of the BK that's loving me. But the beast got it twisted, I'll untangle it. The black mind intertwined like the ropes they used to hang us with. This my favorite shit, I came in the game with a new way to spit. They got your question there, who you banging with? Take it back to Imhotep, I go a step deeper like a poor righteous teacher with holy intellect. Killer flow for all my real niggas left, but then for the family of the jigaboo that there's been a death. Once again, you can feel hip-hop underground, still about my guap. Gangster like fuck the cops, Talib Kweli, revolutionary